Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зулж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Өглөөний гэр бүлийн радио 104.5 84.5 долгион дээр таягийн цаг мөчид Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгээ хүлээн авч сонсож байна. Мэдээж 3W45 вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээс нэвтрүүлгээ сонсох боломжтой. Харин үзхийг хүсвэл Facebook дээр гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичиж хайгаарай. Тэгэх юм бол яг одоо дүрстэйгээр Улаанбаатарын өглөө танд хүрч байна. Шинэхэн 7 хоногийн сэрвтэр өглөөний мэндийг дахин хүргэе. Радиогийн 1-р студид очроод заяа найруулагч Мизу ажиллаж байна. Радиогийн шуудуудаас 9988 1045 дугаард холбогдоод та бидэнтэй шууд ярилцаарай. За, өнөөглөө ямар их юм сандарсан өглөө вэ те. Яг амралтын 2 өдөр сайхан амарсан чи хамаг байдаг юм мартаад. Амралт нараа дэнтсэн үү? Араа дэндээд те. Араа дэнд. Те. Араа л дэндлээ те. Яг энэ амралтын өдрүүдэд жоох юм хүүтэн өдөр таарчлаа. Уг нь яг нэг загсандаа явъя гэж бодоо те. Загсандаа зүгээр хол явахгүй бас шуурга муурхтай аюултай үзэгдэлтэй гэдсэн шүү дээ те. Тэгээ ойрхон явлаа. Ойрхон зүгээр тэрэлж рүү очлаа. Бараг 10 км алхсан баха сугныхаа булчирхагж очтол шидлээ. Нэг ч загас өрсөнгөө те. За нэг хүмүүс амралтаараа дулаан орохоор л хол явъя да те. Тэрэн дээр баг. Одоо тэгээ удахгүй амарлаа. Юу амарлаа гэж амрах болоогүй байна хөө. Удахгүй удахгүй тэр чи юу хүн бэсэ харсан юм шиг. За сайхан амарсан уу? Сайхан амарлаа тий. Өнөөдөр л үнэхээр сандарсан өглөө байлаа тийм ээ. Юм мартаад дээшээ гүгэл дахиж буцаж доошоо гүгэл 2-3 удаа шатаар өгсөд баг өглөөнийхөө баг юм юуг ялгаруулчих байгаа юм шүү те. Адреналин нэг илэргуулад хөлсөө гаргаад харин тийм. Хөлсөн чихарж байна уу? Жахарж байна. Жахраад яаж? Яах вэ тэгэл. Гоё байна. Тий. За ойрын өдрүүдэд бол дулааны эрчим харьцангуй гайгүй болох төлөвтэй байлаа штэ ашгүй. Тэрийг харсан уу? Хараагүй. Би хүүтнээ л харж байна. Гүй араа гайгүй болсон заяа. За хэд хоногоос дулаархаа. Ер нь өнөөдрөөс эхлээд харьцангуй гайгүй болж байгаа. Өнөөдөр жишээлбэл 13, тэгээ маргаашнаас эхлээд 17, 20, 21, 22 гэх мэтчлэн ингээд явчих байхгүй юу? Гэхдээ бүр яг ингээд 100 шиг бол гоё болохгүй. Өнөөдөр чи 22 өнөөдөр нар буцаж байгаа. Нар буцаж. Хант өнөөдөр нар буцаж байгаа 6 сарын 20. Буцаж байгаа. Юугаа хийсэн ч гэж буцах гээд байгаа юм. Жохон ажилтай байж ээж ажлаа бүрэн дуусгаж ээж буцмаар байгаа байхгүй юу? Энэ тал дээр ер нь юу гэж бодож байна? Нар яагаад ингэ буцаад байдаа? Тэгээ мэдхгүй одоо тэгээд гэтээ нар ажлын хин дүгнэ. Яг буцаал эхэлж байгаа бахаа. Тэрнээс бүр шууд буцчихгүй л үү тий. Шууд ямар өвөл болчихгүй л үү тий. Зүгээр ингэж эхэлж байгаа юу? Намайг гол өмс рүү явж амжаагүй л буцаа өвөл олчихл энэ зүүн хамгийн харамсалтай зүүн болох нь энэ дээ. Уйлмаар уу? Тий, уйлмаар зүүн болох нь шүү дээ. Харин тий. Тэгэхээр одоо удахгүй за 7 сард сайхан зуныг үзэх байлгүй дээ гэж найдаж байна. Тэгээ 7 сард зуныг үзэхээр та бүхэн бас хөдөө орон нутгийг зорж, аялж, зугаалсан өдрүүд бол араасаа өрнөх байхаа гэж бодож байна. Өнөөдөр бол 6 сарын 22 нар буцах өдөр. Гэхдээ гадаа бол 13 градусын сэрв хүүтэнтэй гэдэг байгаа штэ. Уг нь бол нэмэх 13 байхгүй юу? 13 градус жоохон сэрүүхэн үүлэрхэг өдөртөө баг зэргийн бороо орж магадгүй энэ цагаагаартай байна. Тийм учраас та бүхэн хувцас тохируулан өмсөөрэй гэж зөвлөж байна. За тэгээ өглөөний мэндийг мэдж байгаа бүх сонсогчдод баярлалаа. Яг одоо меншин даалгаагаа бас эхлүүлье. Гэр бүлийн радио 104.5 гэх кириллээр бичгээр манай хуудас харагдаж байгаа. Ухаан хуудсан дээр маань Улаанбаатарын өглөө маань шууд хурж байгаа шүү. Тэгэхээр та бүхэн доор нь үзэж байхдаа хамтдаа үзхийг хүссэн хэнийг нэг меншин хийгээд за меншин даалгаанд нэг дээрээ меншин даалгаанд ер нь яагаад нэгдэх ёстой юм болоо? Очроо. Би яаж вэ? За меншин давлгаанд бүгдээрээ нэгдэнэ. Бас зүрхэн давлгаанд нэгдснээрээ бид нар ямар ашиг тустай вэ, ач тустай вэ гэхээр мэдээж нөгөө бид нартэй даваа гарагаас баасан гарыг хүртэл хамт байсан сонсогчтой те талархаад гоё талархлын бэлэг гардуулж байгаа бид нар баасан гарагт те. Тэр дунд меншин давлгаа хийсэн хүмүүсээсээ шалгаруулад нэг хүнд бид нар чинь энэ 7 хоногийн бэлэг задраг байгаа те. Задарсан шүү дээ. Задарчлаа. Тийм. Сарда нэг удаа ном өгдөг байхгүй юу? Сарда нэг удаа ном өгж байгаа. Тэр нь энэ 6 сарын сүүлийн 7 хоногт харж байгаа учраас энэ 7 хоногт ном бэлэг болгож өгнө. Тий, өнгөрсөн 7 хоногт болохоор 2 хүүхдийг
нөө хоёр хүүхэд ч гэсэн ер нь хоёр хүнийг хүүхдийн парк дээр бүтэн өдөржингөө тоглуулах тийм эрх биелгэлсэн байгаа. Энэ 7 хоногт бол бид нар номны эзэн болон та бүхэн хүссэн номоо бидэрт хэлээд тэр номыг бид нар худалдан авч өгөх юм аа гэж. Ааха. За Nokia-гийн маань хувьд болохоор нөгөө жоохон дулаан орхлоор хүүхдүүдэд тоглуулнаа гэсэн. Тэгвэл бол яг түүнээс ч хойш бороо, хуур, цаас юу гэдгийг холилдож ороод юу нь мэддэхгүй, ямар улирал таагаа нь мэддэхгүй л амьдраад байна. Тэгэхээр нэг зуны улирал хүрээд ирэх юм бол 6-тай сайхан тоглох хаа гэж бодож байна. Тэгвэл бол одоо нөгөө парк өөрөө ажиллахгүй байгаа байхгүй юу? Харин тийм байна тий. Өөрөө ажиллахгүй байгаа. Гэтэ өнөөдөр бас энэ 6 дугаар сарын 22-ны өдөр гэж байгаа. Тэгээ нар бут Монголын хувьд бол одоо нар буцаж гэнэ гэ тий. Тэгсэн чинь өнөөдөр бас нэг юуны өдөр юм биш. Юу? Ой мод хамгаалах тийм өдөр юм биш. Тэмдэглэлт баярын өдөр. Энийг анх ер нь нэг саяхнаас л ер нь тэмдэглэж эхэлж байгаа юм байна. Яг тэгэхээр ой модыг бид нар ингээ хамгаалахгүй бол Монголд хэдий одоо ингээ Амазоны хөндийн мөндигээс бид нар хол байгаа ч гэсэн ер нь дэлхий дээр байгаа тэр ой мод чинь одоо ч гэсэн бидний нөгөө амьсгалах энэ хүчил төрөгчийг хангасаар байдаг юм байна. Гэтэл яг одоо сүүлийн судалгаагаар бол 1 минутанд байгаа сте. 1 минутанд 40 хөл бөмбөгийн талбайтай тэнцвэц тийм мод устж гин гэж байгаа байхгүй. Дэлхий дээр үү? Тий, дэлхий дээр. Тэгэхээр бидний нөө одоо магадгүй дэлхий дээр хүчил төрөгч амьсгалах тэр юу хязгаарлагдмал болох аюултай учраас хэдий бид нар энэ Монголд одоо ажиллаж амьдарч байгаа ч гэсэн тийм ээ одоо цаас мас модтой холбоотой юу гэдгийг тэр хэрэглээнүүдээ хүртэл бид нар хянах нь Amazon-ы нэг модыг бас хамгаалж байгаа юм гоё үйлдэл юм байлээ шүү. Монголд ч гэсэндээ Тэрбум мод гэд хөдөлгөөн зохион байгуулагддаг штэ. Одоо ч гэсэндээ зохион байгуулагдаж байгаа. Тэр ч гэсэндээ ийм утга учиртай яг үндсэн санаа нь яг ижилхэн агуулга нь ижилхэн Монголд ой мод ховордож байна. Бид одоо байгаль экологи хамгаалахгүй бол болохгүй юм байна. Хүн болгон айл болгон дор хаяж нэг мод тарья. Бид модоор ингэж хүчил төрөгчөө баяжуулах ёстой штэ. Хүчил төрөгчийн дутагдалд орлоо штэ. Ой модгүй боллоо штэ. Цөлчлөө штэ гэдэг утгыг агуулгадж байгаа. Энэ ч гэсэндээ Монголд болж байгаа асуудал дэлхийд болж байгаа асуудал Монголд ч гэсэндээ болж байгаа учраас ийм арга хэмжээ болсоор зохион байгуулагцаар байгаа жил болгон болсоор байгаа гэж бодож байна. Тэгвэл өнөөдөр бол дэлхийн ой мод хамгаалах өдөр. Ой мод хамгаалах өдөр юм байна. За тэгээ та бүхэн дэлхийн ой модыг хамгаалахад өөрийнх нь гар биеийг одоо үл хайхран оролцоорой. Ингээд манай ер нь бол хүмүүс айгүй их мод тарьдаг болсон байлээ. Тий, мод тарина. Тэгээд мод тарихаас гадна бид нар нэг юм эко одоо тэр юугийн сандаггүй тийм нэг одоо тэмдэглэгээтэй одоо тэр олон улсын байгууллагаас нь гаргасан тийм бүтээгдэхүүнүүдийг ер нь авч хэрэгжилж явах хэрэгтэй юм байлээ. Яг тэгэхээр нэг мод ордоггүй те. Тийм цаасан ийм бүтээгдэхүүнүүд бас байдаг юм билээ шүү. Тий. Ямар тэмдэглэгээтэй юм бол дараа надад хэлээрэй. Тий, тэр чинь нөгөө нэг PSC ч үлээ мэдхгүй нэг ямар тиймэрхүү нэг тэмдэглэгээтэй байдаг юм билээ. Аха. Тэгээ бид нар одоо идэж хэрэгжилж байгаа одоо юм тос мос далдуу мод өдр гэл нэг янз янзын хэрэглээл байдаг шүү дээ. Энд чинь хүртэл тэгэл модонд бас салтай л юм билээ шүү дээ. Тэгээ яг Монголд ганцхан бид нар амар ой моджуулчлаа гэж бодоход дэлхий дээр ой модгүй боллоо гэж бодоход бидэрт нөлөөлөх байхгүй. Нөлөөлөл тоо тий. Бид нар чинь нэг дэлхий дээр л амьдарч шүү дээ. Мэдэж гин үү? Ой тийм билүү. Хоёулаар нэг бөмбөрцгийн те. Нөгөө хоёр талд нь сууж штэ. Үгүй шүү дээ. Нэг бөмбөрцг дээр хамгийн ойрхон сууж байгаа хоёр байна те. Үгүй шүү дээ. Бөмбөрцгийн хоёр талд нь сууж байгаа штэ. Толгойн юу? Өглөө толгойн эргэж ядж байгаа хүнийг. Залтан чимс бүхэн маань өглөөний мэндэ гэсэн байна. Даваасран баяр гигэн тоглог өглөөний мэндэ баярлаа. Хайртай шүү гэсэн бол Батмөх Бат жаргал өглөөний мэнд. За тэгээд Мэшин давлгаанууд явсан байна. Даран жаргал пэрнэлээ сайхан өглөөний мэндэ гэсэн бол аялал оюунаагч өглөөний мэндэ миний хөөхөн хоёр дүү ажлын өндөр амжилт хүсье гэсэн байна. За мөнхөө өглөөний мэнд гэж орж ирсэн. За мэшин давлгаанууд явсаар байна. Түр сайхан төрөө ийм зүрх хэлгээсэн байна. Зүрхээр үнсээд байгаа мó зүрх ингэж тэрвэрлэл дээр явуулаад байгаа мó ямар ч гэсэн зүрхэд явуулсан биш үү? 3 ширхэг зүрх цацж байна. Хамгийн том нь надад дараагийнх нь чамд хамгийн жижиг нь мезүүд юм уу? Мезүүд тий. Царайг нь харахгүй байгаа гэсэн шиг бас ярьж өгч байна. За өнөөдөр бол хүрэх булангуудыг очир танилцуулаач. За өнөөдөр бол бас гайхалтай булангууд хүрэх болно. Мэдээж нэгдүгээр эхний булан бол те баярлалаа өчтөр маань бид нар өчтөрөөсөө суралцаж ер нь өнгөрсөн өчтөрийнхөө зүйлүүдийг харж талархах ийм гоё сэтгэл хандлагыг суулгах зорилготойгоор баярлалаа өчтөрн булан явна. Тэрний араас болонгод бид нар шинэ булан бас эхлүүлж байгаа. Энэ бол мотор хэллээ тийм ээ. Анхаар мотор. Тийм ээ. Ер нь ялгаагүй л дээ. Анхаар мотор.
Анхаар мотор. Тэгээ өнөөдөр болохоор та бүхний сайн мэддэг юм гоё сэтгэл тоногссон кинон дээр бүгдээрээ хамтдаа бас гоё юмнуудыг хийх болно гэж бас хэлмээр байна. Ийм хоёр бол явнаа. Ааха. За 100 цагт сайхан үлжиж байна уу та бүхэн минь? Би 6 сарын 5-наас хойш явж гэртээ өчигдөр орой ирсэн. Одоо сар гэртээ байна. Тэгээд хөдөө явнаа гэсэн байна. Гэрээ марцсан гисрөөгөө юу гэдэг шинэ. 100 гэхдээ ер нь гэрээ баг зарим хүмүүс мартчихдаг те. Аялал, зугаалаг, ийш тийшээгээ явах гэх мэтчлээ айгүй олон ажлууд давхцаад гэртээ баг ирэхгүй хүмүүс байд юм бэлээ. Аах ирэхгүй хүмүүс бол байна л да. Гэтэ гэр орноо мартан ч гэж юу ах вэ тийм ээ? Бас үгдээсөө хайчээ. За ингээд зундаа сайхан үлдэж байгаа та бүхэндээ тунчиг их гэлалаа. Хамтдаа ихний болон руугаа шилжчихэд бэлэн болсон байна. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. Өчигдөр бидэнд инээмсэглэл ч юм уу, Сургамж ч юм уу? ямар нэг зүйлийг үлдээсэн байж таарна. Тиймээс өчигдөртөө баярлаа гэж хэлцгээе. Баярлалаа өчигдөр минь. Баярлалаа өчигдөр минь. За ингээд гэр бүлийн радио 104.5 84.5 долгион дээр яг одоо 1-р студид хөтлөгч Заяа очроо найруулагч Мизүнэрийн хамт яг одоо та бүхэнтэйгээ баярлалаа өчигдөр минь хэмээх гайхалтай булангаараа уулзч байна. Баярлалаа өчигдөр минь. Бид өчигдөртөө өнгөрсөн болсон зүйлүүдэд талархаад өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан бодъё гэдэг урайнд ор нэгдэж байгаа. Мэдээж өчигдрөөсөө суралцаж, өнөөдрийг бүтээж байгаа, өнөөдрөөсөө суралцаж маргааш их чснээ бүтээх болно. Тийм учраас хамтдаа өчигдөр болсон онцгой зүйлүүд дээр талархаж, суралцсан зүйлүүдээ бусдтай хуваалцсан. Яг энэ булангаа 7 хоногийн хамгийн ихний өдөр, хамгийн ихний булангаараа өрнүүлдэг. Тэгэхээр өчигдөр юу болсон талаараа та бүхэн комент хэсэгт бидэнтэй хуваалцаарай. Эсвэл 9986 1045 9986 1045 дугаар таны өмнө нээлттэй байгаа гэдгийг дуулахад таатай байна. За өчигдөр юу болсон бэ? За тэгээд өчигдөр нөө түрүүнд бас хэлсэн те мэдээж нэг яг тавтахад ингээ амраад хагас бүтэн санд жоохон гадуур илүү дутуу ажил байхгүй суучаас нэг сайхан салхин гарыг гэсэн чинь аюултай үзэгдэлгээд тэгээд ойрхон тэрэлж мэрэлж явал ер нь ирлээ. Тэгээ яг би өчигдөрөөсөө яг юу суралцж байгаа вэ гэхээр нэг юм гоё хандлага сурлаа. Энэ бол үнэхээр гайхалтай. За эндээс бас нэг юм сэдв гарч ирж байгаа байхгүй. Энэ дээр бас манай сонсогчд үзэл бодлоо хэлэх байх гэж бодож байна. За жишээ нь ингэж байгаа. Би өөрөө нэг юм үзэл бодолтой байхгүй. Тэр үзэл бодлоос өнгөрсөн 7 хоногт яг амралтын өдрүүд ухарсан. Ямар бодол вэ? За үзэл бодлоосоо яг яаж ухарсан бэ гэхээр тэр хатуу дүрм журм одоо тэр нэг юм дотроо кодлцсон байсан юм байна штэ. Тэрийг хайр гэдэг зүйл чинь өөрөө ингэ зөөлж одоо хайр бүгдийг дийлдэг гэдэг нэг юм агуулга байдаг штэ. Тэгэхээр яг тийм юм миний амьдралд бас боллоо. За би яг юу болж исэн бэ гэхээр ингэсэн байхгүй. Манай том хүүчээ одоо 14 настай штэ. Одоо 15 хүрэх гэж байна. Тэгээ үеийнх нь болохоор бүгд ундаг дугуйтай байхгүй. Тэгээ би болохоор манай хүү ундаг дугуй авуулъя л гэдэг. Би авч өгөхгүй байдаг байсан шалтгаан нь болохоор бас нөгөө нэг янз янзын юм сонсцсон те. Аюул осол хот дотор гэл одоо дугуй авч өглөө гэд дараа нь харамсах ажил гарна марна гэл ингээл өөрийгөө бүр котлцсон байсан юм. Тэгсэн чи яхаа хүүгээ ингээ хараадсан чи ер нь ингээд бэлтгүүгээд дээсэн гэж болиолынхаа бэлтгэлд явахтаа ингээд хүүгд нөгөө босд нь дугуугаа оноод даггүй явчин зэ. Ингээ хараасан гүүгээ заримдаа ингээд гүүгээ явчин заримдаа автобусан суугаад хоцрон те. Дугуйтаа хүүхдүүдийг л угаасаа гүйцэхгүй байгаа байхгүй. Тэнгүүд ингээ манай хүүхд ингээд өөрөө цаагаараа юм гологдох те ганцаараа үлдэх юм нэг мэдрэмж төрөөд байгаа байхгүй. Тэнгүүд би нөгөө хүүгээ хайрлах нөгөө нэг хайрын сэтгэлээрээ нөгөө нэг хатуу дүрм журмаа шууд нурааж байгаа байхгүй. За тэгээд нөгөө хүүдээ нэг юм дугуйг нь авч өгсөн юм. Ундаг дугуйг нь авч өг манай бөөн баяр хөөр те. Тэгтээ яг хүүхдтэй бас хамгаалах хэрэгслийн нөгөө л ер нь яг яаж барих хэвээр зааварчилгаануудын аюулгүй ажиллагааныхын зааварчилгаасаа хэлж өгөл ингээл ер нь явсан л та. Тэгэхээр яг би эндээс ингээ харахад ер нь яг хайр бүгдийг дийлдэг гэдэг нэг хандлага чинь өөрөө юм байдаг юм байна. Ер нь хүн амьдралдаа амар хатуу дүрм журм янз бүрийн зүйл тавьчаад идэг нь ямар нэгэн айцаас болоод идэг юм биш үү? Айцаас болоод би магадгүй хаа байсан тэр өөр газар тохиолдсон нэг дугууны ослыг бодоод идэг те. Тэндээс болоо манай хөхт бас ингэчүүл яадгийг гэдэг нэг ийм айцтай автаад өөртөө хатуу ингээ дүрм журм. Тэрнээсээ болоод яг хүүхдээ энд бас яаж байгааг бас анхаарахгүй те. Найз нөхдийнхөө дунд бас гологж гин үү ингэхгүй вэ нөө гэдгийг анзаараагүй яваад ирсэн. Харин хайр өөрөө нөгөө нэг айцыг зайлуулчихж байгаа байхгүй юу? Хүүхдээ хайрлах хайр тэр айцыг зайлуулад
улам илүү итгэл найдвар надад төрүүлээд тэгээд дүрм журм нурж унаад хүүхдээ ингээд ер нь бол аваад өгч байгаа байхгүй. Тэгэхээр яг би юу хэлэх гээд байгаа гэхээр ер нь амьдрал дээр яг өөрийн үзэл бодлоос ер нь хайраас болж те өөрийн үзэл бодол хатуу дүрм журмаас ухарч исэн тиймэрхүү зүйлүүд ер нь амьдрал чинь байдгүй л гэж асуух гэдэг юм. Байлгүй яа гэм бэ? Энэ тиймэрхүү зүйлүүдийг одоо яг ингээд энийг бүрчлэн ярина гэх юм бол айгүй олон зүйл гарч ирэх байх гэж бодож байна. Хайраас болоод өөрийнх нь хатуу шийдвэрүүдээс заримдаа ухарж исэн тохиолдол байдгүй гэж штэ тий. Хайр нараа дийлжсэн тохиолдол. Би тэгэл байгаа юм шиг байна. Тий. Үгүй хүмүүстэй. Зөө. Яагаад байгаа вэ? За тиймэрхүү бодиттой кейс байвал те амьдралыг ухарж исэн. Тэгээ ер нь яг энэ нөхцөл байдалд бас дээрээс нь хоёрдугаарт ингэж миний яг хайранд дийлдээд ингээд ухрах нь бас зөв алхам байсан уу буруу алхам байсан уу юу гэж бодож байна. Би бол зөв байх гэж бодож байна. Одоо яг нэг яг хоёр талтай байгаа байх л гэж бодож байна л да. Яг тэр үед нь аваад өгчихгүй яасан юм бэ гэж бодож байгаа хүмүүс бас байгаа. Тийм баг. Анх нэхэхтэн л аваад өгчихгүй яасан юм бэ гэж бодож байгаа хүмүүс байгаа. Харин зүгээр миний бодол шүү заяа. Миний бодол болохоор мэдээж аавынхан үдэл санааг мэддэг хүн. Манай аав одоо ийм хүндээ, тийм хүндээ гэдгийг мэддэг учраас нэг гомдоогүй байх гэж бодож байна. Авч өгөөгүүд нь. Харин түүнийг яаж өөртөө эргээр ашиглаж болох уу гэд гүүхтэй хөгжилддөг байжсэн байж болно шүү дээ. Тэгээд харин дотроо болоод ундаг дугуйтай болчихамсаа гэдэг чинь хүсэлтэй хүн чинь хүсэж гин мөрөдөлтэй байна гэдэг чинь бас гоё шүү дээ. За тэгээд хүсэжсэн зүйлийг аав нь яг бас нэг ойлгоод хүүдээ ингээд урамшуулдаг ч юм уу ямар нэгэн байдлаар аав нь аваад өгчлээ гэж бодоход анх зүгээр баг нэхээгүй байхад нь авч өгснөөс илүү их гоё үнцэнтэй мэдрэмж өгөх болов гэж бодож байна. Тэг яг хүүдээ бол ерөнхийдөө нэг ойлгуулж л байгаа юм л да тий. Аав нэг авч өгөхгүй байсан шалтгаан нь ингээд би амар харамчтай биш тий. Энэ нөгөө нэг аав нь ингээд нэг тийм сонсцсон те ер нь ингээд дүрм журм те аавд нь өөрт нь дотор ийм зүйл байсан юм а гэл те энийг ойлгуулж хэлж л байгаа юм л да. Тэгээ хүүгээ үнэхээр бас ингээд ганцаараа дугуугүй байгааг хараад аав нь бас хайрлаад тэгээд дугаа авч өгж байгаа шүү гэдэг юм үгийг үл хэлээд дугуй те нөө чи одоо бүр хагартлаа. Тэг яг эндээс л яг гол нэг юм би өнгөрсөн 7 хоногт сураад амар гоо сэтгэл төрсөн хандлага бол яг хайр нэрэл бүгдийг дийлдэг юм шүү л гэдэг юм хандлага байгаа байхгүй. Тэг яг би нөгөө нэг хайрын нэг юм үзэл бодолтой байгаад байдаг. Энэ юу гэхээр нөгөө хайр бүгдийг дийлдэг гэдэг дотор те нэг юм үг байдаг шүү дээ. Хайр дэвчээртэй. Хайр инэрэнгүү, хайр атаархдаггүй, хайр бардамлдаггүй те их хэрэгтгүү. Зүв бус авиралдаггүй, хуваа боддаггүй, зэвүүрхдаггүй, сураадаггүй, зүв бус юмд баярлдаггүй, харин үнэнд баярлдаг, бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг дэвсвэрлэдэг, хайр эзэж дуустдаггүй гэж байгаа. Тэгэнгүүт би энэ агуулгуудыг ингээ хараад бас илүү их гүн гүнзгий дотроо бодож бясалгаж байгаа байхгүй. Хайр гэдэг чинь өөрөө нөгөө нэг юм одоо нөгөө эсрэг талын хүн тийм ээ. Одоо дэвчээртэй гэдэг чинь энэ дэр ихний агуулга. Одоо ингээд чи одоо миний дургуг амар хөдөлгөөд байлээ гэж бодъё заяа. Гэхдээ би үнэхээр л чамайг хайрлаж байгаа бол би дэвчгэл байгаа байхгүй. Тэгээ нөгөө нэг дэвчээр гэдэг чинь өөрөө хайрын үр жимс байгаад байгаа байхгүй. За тэгээд одоо атаархдаггүй гэдэг байгаа. Бид нар ингээл бусдад атаархаад бусдад өөрийгөө харьцуулаад ингээл яваал гэдэг те. Энэ бол хайргүй байхын шинж гинэ. Ер нь бол тэгэхээр нөгөө хайраар бэлхэж байгаа хүн бол одоо юм атаархлын шинжүүдийг ер нь бол гаргадаггүй юм байна. Гэх мэтлэн саяны одоо бардамдаггүй өдр гэл те. Эго ороод бусдад онгорол ингээл хийдэг. Энэ хүмүүсийг хайрлахгүй байгаа учраас тэр бардамнаад байгаа юм биш те. Онгороод байгаа юм биш. Эго ороод байгаа юм биш. Хайр эзэж уг нь бол бардамдаггүй өдр гэж байгаа байхгүй те. Хуваа боддоггүй өдр гэд. Тэг хамгийн гол нь энэ дээр хамгийн гайхалтай юм одоо хайр хизээж дуустдаггүй гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг заримдаа бид нарын нэг юм үзэл бодлоо гэдэг чинь зарим хүмүүс ингээл хэдэг тэгэлэдэг те яшиг тэгэл хүмүүсийн орхи мархийг л ер нь янз бүрээр л ярьдаг. Гэхдээ яг тэр хүнийг хайрлаад үнэхээр засяал гэж бодож байгаа бол хэзээч хайр бол дуустдаггүй л юм байна. Тэгэхээр одоо жишээ нэг одоо би эхнэртэй маш их талархмаар байгаа байхгүй. Одоо манай эхнэр бол надад үнэхээр 100% чин сэтгэлээс хайртай. Яагаад тэгэхээр түүний хайр хэзээч дуустдаггүй. Яагаад тэгэхээр тэр ингээд намайг одоо битэр чи ингээ 17 жил ингээл 16 7 жил ирнэ хамт амьдралаа штэ. Энэ хугацаанд мэдээж би түүнийгээ одоо уурлуулах, бухимдуулах маш олон зүйлүүдийг хийжсэн багхгүй. Гомдох зүйл. Гэхдээ л тэр хүний мөн чанар нь хувираагүй
намайг орхиул орхичгаар тийм нөхцлүүд зөндөө л байсан. Одоо шудраг үнэнгээ хэлэхэд тийм ээ. Бүр детачлаа ярьж ихгүй. За тэгэхээр юу гэхээр манай ихнэр нэг л шудраг ярьсных. Хэвээ юу хагаруул юу гэдэг үлээ. Олгоо хагарч Аа наа чи хотлоо зөвлөл болчихлоо. Харин тэглээ. Ам халуул юу гэдэг үлээ. Яг нэг тийм гэж барьж болдгоо юу? Ам алдвал барьж болдгоо. Үгүй тэр чи бас биш болчихлоо. наа чи бас биш болоо. Энэ бас биш болчихлоо шүү. За, ерөнхийдөө ойлгочлаа тийм ээ. Тий. Яг би энэ дээр яриад баймаар байна. Гэтэ яг миний хувьд бол өгчдөр бол хайр бүгдийг дийлдэг гэдэг энэ агуулгыг бүр гүнзгий сэтгэлдээ ингээд те хүлээн авлаа. За та бүхэн гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудас руу ороод яг одоо дүрстэй явж байгаа нэвтрүүлгийн доор комент бичээд өчигдөр болсон онцгой зөвлөдөөсөө бидэндээ хуваалцаарай. Та сургамж авсан эсвэл одоо нэрээ амар хэцүү өдөр боллоо гэд бидэндээ бүр сэтгэлээ хуваалцсан ч болно шүү. 99861045 дугаар нээлттэй байгаа. Комментүүдийг хүргэе. Намайг сайхан агаарт авч явсан хандаа баярлаа гэсэн байна оюунагч. Өглөөний мэндийг мянган баярлалаа чаах орж ирсэн байна. Бага бүх зүйлдээ талархах яа гэсэн болвол өчигдөр орой Улаанбаатар хот орохгүй гэртээ харихгүй дахин хөдөө шууд явхад би бэлэн байсан шүү гинэ. Оюунагч гэртээ харихгүй шууд явчихад бэлэн байсан гинэ. За өглөөний мэндийг туягч орж ирж байна. 5 дахь орой 20 цагт ацтан болсон. Тэнгэрийн хүү жүжигээ үзлээ. Маш гоё жүжиг байлаа. Улаанбаатарын өглөө нэвтрүүлэгтээ баярлалаа. Хамт үзсэн туяа болон найзуудтай баярлалаа гэд алтан чимэг сүхэ манд бичсэн байх шүү. Хоёулах нь үзээгүй юм байна. Бас олон найзуудтайгаа үзсэн биш. Найзуудтай гэсэн байх шүү. Хамт те. Тийм байна. Уучлаарай хоёроо манай Эрка яасан юм бэ? Эрка байхгүй байна. Та хоёр жаахан таар байна уу? Заяа минийх өнөөдөр ямар сонирн байгаа юм бэ? Нэг л гонигт. Гоо заяа харин өнөөдөр хамгийн гониггүй дээрээ биш те. Гайгүй харин царай мараа бүр нэг юм гэрэл асаад байгаа юм шиг надад санагдаад байгаа хөө. А би л ерөн жоохон санд руу одоо ингээд энд ихэд одоо уух усаач мартаад өврөөд ирцтэй. Хоолоо гороогоо л байгаа. Эрка амралтаа авсан байгаа шүү. Эрка амралтаа авсан. Бид хоёр зүгээр би биенийхээ ярианд л анхаарлаа төвлөрүүлээ. Тийм сонсож байгаа илрэл шүү. За, өчигдөр би надад тохиолдсон зүйл гэвэл би жижиг хэмжээний бичил улсын их хурлын сонгуул болон ерөнхийлөгчийн сонгуульд гар бие оролцоод сонгогдох эрхээ эдэлчихэд ирлээ. Юу гэсэн үг би надад дахиад нэг хэлдэ ойлгосонгүй. Улсын их хурлын болон ерөнхийлөгчийн хамтарсан мини бичил тим сонгуульд оролцоод ирсэн. Тийм үү. За тэндээс тэр нь ямар сонгуул байсан бэ гэхээр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гээд байгууллага байдаг байхгүй юу? За тухайн байгууллагын маань 19-р их хурал өчигдөр болж өндөрлөлөө. Тэгээд 19-р их хурлаар 4 жилдээ нэг удаа зохион байгуулагддаг. Үүнд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийг төлөөлөх ерөнхийлөгчийг сонгосон сэтгүүлчид нийлж агаад гэсэн үг. За гишүүн сэтгүүлчид нийлж агаад ерөнхийлөгчөө сонгоод за тухайн салбарт нь бол 6 салбар байгаа гэсэн үг. Хэвлэл мэдээллийн салбар дотор телевиз, радио, сонин сэтгүүл одоо өөр юу гэдэг сайт гэдэг ч юм уу те. Яг энэ 6 салбар байгаа даа гэсэн үг байхгүй. Орон нутаг одоо жишээлбэл тусдаа нэг салбар болоо явчихж байгаа. Эдгээр салбаруудын маань төлөөллүүд бас сонгогдсон гэсэн үг. Тэгэхээр ирэх 4 жил радиогийн салбарыг хариуцсан төлөөлөгч маань бидний төлөө одоо радиогийн салбарыг хөгжүүлэхийн төлөө юу хийх ёстой вэ гэдэг дээр төлөөж гарах хүмүүсийг бас сонгосон гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ нь бол нэлээд бас хил амтай, нэлээд бас адармаатай ийм үйл явц болд юм байна. Би өөрөө яг нэг мэрэгчлэрээ ажиллаад 15 жил болж байгаа хэрнээ яг энэ сонгуульд бол нэх оролцдоггүй анх удаа өчтөр оролцож байгаа байхгүй. Анх удаа өчтөр оролцоход бол ер нь л айгүй хил амтай л болж өнгөрдөм байна. Чи сонгогдох боломжгүй юу? Би юу? Би сонгуульд чи ч бас 15 жил ажилласан. Үгүй эн чинь ерөнхийлөгчийн сонгуульд чинь нэр дэвшгийн тулд бас нэлээд сар жилийн өмнө юм хумаа өгнө шүү дээ. За би болохоор радиогоо хариуцсан салбарт нь бол сонгогдож гарч ирсэн. Вау, радиогоо хариуцсан салбарт нь юугаар ерөнхийлөгчөөр? Үгүй ерөнхийлөгч биш. Зүгээр бас нэг баг хурал гэдэг ингээд нэг тусд нь ингээд байдаг байхгүй юу? Улсын хурлын гишүүн гэдэг шиг тийм ээ. Тийм. За тэр мэтчлэн ингээд явж байгаа гэсэн үг. Тэгээ тэрэн дээр болохоор юу гэж надад харагдсан бэ гэхээр ер нь Монголын хэвлэл мэдээллийн байгууллага нэгдэж нийлэгч гэдэг юм уу? Ер нь ямарваа нэгэн зүйл дээр ажил төрөл дээр ч гэсэндээ за гэр бүл дээр ч гэсэндээ ямар нэгэн байдлаар цаашаа явах эцсийн чигээ хараагүй болвол үнэхээр юм салан задгаа байх юм байна. Эхнэр нөхөр хоёр ч гэсэндээ
хоёулаа эцсийн зорилго нь юунд хүрэх вэ? Гэр бүлээрээ хамтдаа юуг зорж байгаа вэ гэдгийг хараагүй болвол өөрөө өөрсдийнх нь санааг дэвшүүлээд байвал энэ ерөөсөө хол явахгүй юм байна. Хүн болгон мэдээж өөрөө өөрийн гэсэн санаатай байгаа. А гэхдээ юуны тулд нэг ивсэл, нэг байгууллага, нэг гэр бүл гэж явж байгаа билээ гэдгээ бодох ёстой юм байна гэдгийг л маш ихээр ойлгосон. Бүгд л яг нэг шуундаад хийсэн үхрийн ивэр шиг ингээл тусдаа юмнууд ингээл яриад би юм тийм гэж орилохоосоо илүү яг нэг зүйлээ чин сэтгэлээсээ ойлгож мэдрэх тэр зүйл нь аягүй чухал санагдсан. Гэтэ тийм зүйл байхгүй байгаад нь маш их харамссан. Одоо жишээлх юм бол ирээгүй байгаа хүмүүс нь ирсэн байгаагаа ингэж шүүмжлэх, ирсэн байгаа нь ирээгүй байгаагаа шүүмжлэх, дэвшиж байгаа нэгнээ дэвшээгүй байгаа шүүмжлэх, дэвшээгүй байгаагаа дэвшгүй байгааг нь шүүмжлэх. Ер нь бол шүүмжлэхгүй юм гэж байхгүй байсан. Өндөгнөөс хүртэл өө хайдаг гэдэгчлэн өндөгнөөс хүртэл өө хайж байгаа энэ үзэгдэл аягүй харагдаж байгаа учраас надад бол энэ яг нөгөө нэг зүгээр нийгэмд гарч байгаа бодит байдал харагдаад байгаа байхгүй юу. Тийм учраас хэрвээ ямар нэгэн зүйлийг хийх гэж байгаа бол багаараа хамт олноороо гэр бүлээрээ тухайн зүйлийнхэн үндсэн чиг баримжааг харсныхан үндсэн дээр нэгэн санаа зориг чиглэлтэйгээр олон санаа нэгдэж явах нь илүү амжилтанд хүргэнэ гэдгийг л маш ихээр мэдэрсэн. Мэдээж маш олон төрлийн авьяастай хүмүүс байгаа ч гэсэндээ нэг зорилгын төлөө явахгүй бүгд талд би ч авьяастай гэнгээ яваадах юм бол үнэхээр эн чин амжилтанд хүрч чадахгүй. Тэгэхээр эцсийн зорилгоо мэдсэн цагтаа л хүн амжилтанд хүрэх ёстой шүү гэдгийг л маш сайн ойлгож авсан. Өдөр болж өнгөрлөө. Өдөржингөө түүнд бүх зүйлээ зориулаад, бүх цаг заваа зориулаад, тэг амралтын өдрийг хумслаад, үр хүүхдүүдтэйгээ байх цагаа хумслаад, хаслаад тэнд өдөржингөө байлаа. Гэтэ яг үр дүнгийн үзэж болвол мэдээж зарим хүмүүс маань сонгогдлоо гэх мэтчлэн дараагийн зүйлүүд маань бол явж өрнөх байх гэж бодож байна. Гэхдээ бүх зүйл шудраг байх ёстой. Манай Монгол улс чинь ардчилсан нийгэм. Тэгэхээр ардчилсан байдлаараа бүх зүйл нийлтод байх юм бол ийм хэрүүл маргаан ч гэсэндээ гарах нь бага юм болов гэдэг зүгээр мөхс миний бодол бол байж гарч ирж харж үнжлөө дөө. Тэгэхээр ер нь яг амралтын өдрөө хуулсан ч гэсэн айгүй чухал мэдээлэл сонссон байна шүү дээ. Би одоо бас нэг ус төрчихсөн байгаа сте. Сэтгэл зүйн салбарын те нэг улсын хурлын гишүүний өөдөөс хараа сууж байгаа юм байна шүү дээ. Тэгсэн чи бас ингээ ярих гэсэн чи хил ам мэдрэж байгаа эвгүй байна. Гишүүнээ. Надад юу өгдөгцсөн гэж төрийн байгууллагынхан даргаа гээл те улсын хурлын гишүүнээ гэдэг нь ийм өчтэй юм байна гэж бодсон. Харин тийм бах те гоё чамаг гэдгсэн гишүүнээ гэдэг нь. Гэтэ айгу гоё санагдаагүй заяа. Одоо жишээлбэл тэнд чин 7 гишүүн сонгогдож байгаа байхгүй юу? 7 гишүүнийх нь нэг нь болчихж байгаа байхгүй юу? Тэгэл дуусан гут нь гишүүнээ гэдэг ахын би бүр ичсэндээ төрүүлээд гараа авчихсан шүү дээ. Гишүүнээ махны үн ер нь өсөд байгааг шал өөр юм холбоогүй юм. Тэр нь надад үнэхээр маш эвгүй санагдсан. Зүгээр л одоо яг нөгөө нэг зарим нэгний тоглоом шоглоом болгож ингэж ярьж лах шиг байсан л да. Гэтэ хүн дадчдсан юм шиг байгаа, дасчдсан юм шиг байгаа. Тэр дуудлаганд нь ч гэдэм үү. Би бол одоохондоо дуудахад нь тасаагүй учраас би тэгж дуудуулмааргүй. Ер нь яг тэр нөө чиний саний ойлгосон агуулга дээрээс нөгөө уг нь би нэг амар шүүмжлээд авахгүйгээр те бас нэг гоё эв нэгдлийг эрхэмлээд хамтдаа ингээд юм бүтээвэл бас Монгол улс удахгүй сайн цаг ирнэ ах гэж ер нь би итгэж найддаг байхгүй. Тэгэхгүй одоо ингээд одоо Facebook ч байдаг юм уу? Ер нь хаасаагүй энэ тэнүүгээр нэгээ шүүмжилсэн те амар ингээд зүгээр сайн үйлс хийж байгаа юмны доор хүртэл ингээд комент нь сөргөл байж байгаа байхгүй те. Бүр аюултай. Би ч одоо бүр тийм сөрөг коментны дархлаа суудсан шүү дээ. Ер нь бол одоо ингээд комеди дээр нэг бичлэг 50 те. Тэгэнгүүл хүмүүс чи янз янзаар бичнэ. Одоо өгчтөр нэг бичлэг оруулсан доогор нь янз ийм мэдэр нэг яг би ч нөө 5 хүүхэдтэй болсон тухай мугаагаа ингээл ярьж байгаа шүү дээ тий. Энэ мэдрэл муутай хүмүүст хамгаалт хэрэглэхий заахгүй бол тий. Ийм мэдрэл муутай эцэгтэй хүүхдүүд тэнгэр тадлаа гэж авч ирсэн. Тэгэхээр яг гих мэтчлэн одоо ингээд нэг юм сөрөг комментуудад бол ер нь дархлаа суучаад байгаа. Тий. Ер нь одоо сүултээ өөрсдөө хамгаалж гэж бид нар чинь. Тий. Ер нь бол үзэж байгаа зүйлдээ, харж байгаа зүйлдээ, мэдж байгаа зүйлдээ, сурч байгаа зүйлдээ, ажиллаж байгаа зүйлдээ ер нь хаан ч гэсэндээ хүнтэй харилцахтаа ч гэсэндээ мэдрэмжтэй байх хэрэгтэй гэсэн үг. Харин тий. Тухайн хүн яг ямар орчинд байна вэ гэдгийг нь мэдээд байгаа хэрнээ албаартаад байгаа юм шиг зөрүүдэлж байгаа хүмүүс ч гэсэндээ айгүйх байдаг штеп. Тийм учраас
яагаад ч юм надад ийм нэг монголчуудад маань нэг мэдрэмж дутаад байгаа юм шиг санагдаад байдیں۔ Угаасаа ойлгомжтой ингээд эн чинь нөгөө тоглож байгаа тоглоом гэдэг нь мэдсээрэн байхад чинь л эднэр өстой нэрэ инглээ тэглээ чин сэтгэлээсээ үнэмшээд байгаа ийм мэдрэмжүүдний харахаар заримдаа нэрээ юм уу гэхээр нэрээ хад идэв. Тэгэхээр яг нэг тийм нэг мэдрэмжийн асуудал байгаад байгаа юм шиг байгаа. Тий, одоо нөгөө чиний явс яг чи битэрийн хоёр өчтөрөөсөө талархаж байгаа харж байгаа зүйлүүд хоорондоо ингээ холбогдчихж байгаа байхгүй. Одоо жишээ нь чинийх бол одоо ингээл нэг нэгээ шүүмжлэхгүй те бас шудраг эм нэгдэлтэй хамтдаа юм бүтэехтэй гэдэг талаасаа төнгөд би ч нөгөө хайр бүгдийг дийлдэг гэдэг нэг юм сурчаад байна шүү дээ. Тэгэхээр ер нь тэгэл яг хайр байгаа газар бас эм нэгдэл бусдыгаа шүүмжлэхгүй те одоо хитрхийн хатуурахгүй ихэрэхгүй гэх мэтчлэн нөгөө нэг юм хандлагууд ч юм бас гарна л та ер нь бол те. Тэгэхээр холбогдчихлоо ч би те. Холбогдчихлоо. Харин тийм байх гэж үнэ. Айтайхан байгаарай. Харин думбдаг хүн өгөөмөр гэгээлэг цагаахан байдаг жүү гэсэн байна ядамсрын тояа маань. За өглөөний мэндээгээ төр баяр маань орж ирсэн байна. Өчигдөр болсон өөрт тохиолдсон онцгой зүйлүүдээсээ бас суралцсан зүйлүүдээсээ 9986 1045 9986 1045 дугаард холбогдож орж ирээд та бүхэн яриарай. Эсвэл комент хэсэгт өчигдөр болсон онцгой зүйлүүдээсээ бидэнтэй хуваалцаасаа гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Магадгүй өчигдөр гэртэл өнгөрөөсөндөө нэг холигтой зүйл болсонгүй дээ гэж бодож байгаа бол та зүгээр ихнээс нь авахгуулаад нэг бодоод үзээрэй. Ноёко манай сонсогч Ноёко залгаад гэжсэн. За өчтөр нэг онцгой зүйл болсонгүй дээ гэжсэн аа өглөөнөөс хойш болсон зүйлүүдээ ярьсан чинь маш онцгой зүйлүүд нь болсон байсан тэр өдөр нь гих жишээ нэ. Тэгэхээр бид нар өчигдрөө байдаг л өдөр гэж боддог. Өнөөдрийг ч гэсэндээ байдаг л өдөр гэж боддог. А гэхдээ би нилээ муу байгаа те өдрийн нарыг харахыг хүсэж байгаа хүн бол маргааш болж өнөөдөр одоо нар харж байгаадаа л талархаж байгаа штэ. Өнөөдрийг авчирж байгаад баярлалаа. Одоо өнөөдрөөс илүү маргааш ч гэсэндээ надад ирэх болтугай гэж одоо хүсэж тэмүүлж тэр өдрийг маш их утга учиртайгаар өнгөрүүлдэг. Үүнтэй ижилхэн бидэнд олдж байгаа энэ өдөр ч гэсэндээ маш чухал өдөр гэдгийг бид бүхэн өөрсдөө заримдаа мэдгүй өнгөрөөчдөг юм шиг байгаа. Тэгэл заа нэг урсгалаараа болчлээ гэдэг. Гэтэ харамсмаар зүйл нь юу вэ гэхээр бид нар маргааш яг байхгүй юу гэдгээ хүртэл мэдгүй ертөнцид амьдарч байгаа штэ. Тий. Яаж ч магадгүй ертөнцид амьдарч байгаа учраас бид нар далдыг хардггүй учраас чи юу болохыг мэдгүй штэ. Вау, ийм үзэл бодолтой, ийм хандлагатай эмэгтэйгийн өөдөөс юм яриад сууж ийн гэдэг бол миний хувьд үнэхээр нэр төрийн хэрэг байна. Гэхдээ үнэхээр гоё ийм наад хандлага чинь бас цөөхөн байхгүй. Монголд ердөө хоёрхан л байгаа. Нэг нь чи, нэг нь би. Үгүй. Юу юм? Нэг нь энэ тояа их юм шиг байна. За манайхан тэгэхээр 9986 1045 дугаар руу шууд гоё залгаад өчтөрийнхөө болсон энэ өчтөрөөсөө талархж байгаа суралцсан тэрдгээ зүйлүүдээ яг одоо уцаа аваарай. За уцаа аваад залгаарай. 9 яг ингэж шууд 1045 9986 1045 дугаарыг яг одоо нээж байгаа учраас та бүхэн холбогдоод ороод ирээрэй. 9986 1045 9986 1045. Би тэрийн хувьд бол одоо яг нэг нь би болонгод хайр бүгдийг дийлчдэг юм байна гэдэг хандлагыг илүү их олж харсан одоо өчтөр байла. Манай заяагийн хувьд болонгод яг гол яг агуулга нь яг юу вэ? Гол агуулга нь зорилгоо мэдчихэж л урагшлая л гэдэг агуулгатай. Тий. Эцсийн зорилго ямар байхаа мэдчихэж гэр бүл, хамт олон, найз нөхөд юу гэдин те цаашаага явах хүчнэс болдгоо гэдгийг онцолж байгаа гэсэн үг. Тий, ер нь зорилго чинь өөрөө маш олон хүчийг өгнө л тоо. Жишээ нь одоо муу зурчлаас зорилгоо мэдэхгүй бол нэгдэж чадахгүй байна гэсэн үг шүү дээ. Харин тий, муу зурчлаас гарах хүртэл нэг арга чинь өөрөө зорилготой амьдрах юм билээ шүү дээ. Зорилготой, ажилтай те нэг төлөвлөгөөтэй ингэж амьдрах чинь өөрөө хүнийг муу зуршлаас хүртэл гаргадаг юм хүчтэй юм байлээ. Яг зөв. За нандаа гэгэн сайхан өглөөний мэндэ гэж орж ирсэн бол цэцэг мад шимэд ажилд нь амжилт хүсье гэсэн байна. Бүгдэнд нь баярлалаа. Та бүхэн өчигдөр бас онцгой зөвлөдөөсөө бидэнтэй хуваалцаасаа гэж хүсэж байна. Өчигдөр бас нэг зүйл нь юу гэхээр манай 3 хүүхэд өдөржингөө бие дааж гурлаа байсан. Гэтэ яг мэдээж хажуунаас нь хөрш маань туслана л да. Тэгээ өчтөр амралтын өдөр байсан ч гэсэндээ аав ээж хоёр нь хоёулаа гэртээ байгаагүй. Орой очиод бит хоёр хүүхдүүдээс маш их уучлалт гойсон. Манай нөхөр болохоор томилтоор явцсан байсан байхгүй бас ажиллаар гэсэн бас сэтгүүлч юм штэ. Ажиллаар томилтоор хөдөө явцсан байсан. Би болохоор бас ингээд ажилтаа томилтоор те хоттой. Бас л тий хот дээр томилтоор ингээд байж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд энэ үед надад юу гэж утгацсан бэ гэхээр ажил ихтэй байгааг нь ер нь яг хэн мэддэм болоо гэж утсан. Өгсөглөө.
ажил ихтэй байгааг нь өөрөө л ажил ихтэй гэл ингээ хэлээд нь штэ. Тий. Гэхдээ хүүхдүүдэд нь яг юу гэж мэдрэгдэж байгаа болоо гэдэг мэдрэмж л надад төрсөн. Өчтөр орой айлаас 3 хүүхдээ авч явах. Тэгээд айл үлдээчихсэн юм байна. Ер нь бол орой олчингууд хөршийн тарцсан байсан гэсэн үг байхгүй. Тэгээд тэр үед надад яг юу гэж бодогдсон бэхээр бас зарим нэг талаасаа жоохон харамсмал зүйл бодогдчихсэн. Би уг нь тэгэж хүүхдүүдээ орой өдөш үлдээхгүй дээ гэдэг бодолтой байсан боловч яахааргүй ажлын шаардлагаар тийм зүйл гараад ирэнгүүт бас маш их санаа зовд юм бэлээ. Тэгээд ажлаа зохицуулаад, ар амьдралаа зохицуулаад амьдрахын төлөө, маргаашийн төлөө ингээд өдөр шөнөгүй хичээж байгаа. За тэгээ бүр үр хүүхдүүдтэйгээ хамтдаа байхгүй өөр улс оронд ганцаараа ч байсан гэсэн, хоёулаа байсан ч гэсэндээ хичээж байгаа. Энэ хүмүүсийн хичээл зүтгэл нь бас ямар олон зүйлийг ардаа ингэж хөсрө хаяж те ямар олон зүйлийг ингээд нэг нүдтэй анж байгаа. За ирээдүй байгаа шүү, зориг нь байгаа шүү гэж бодож жагаад өнгөрөөж байгаа болоо гэдэг бодол өөрөө ирэхгүй төрсөн. Ер нь тэгэж штэ яг тэгж төрнө. Одоо жишээ нь ингээд манай хүүхдүүд ч одоо эхнэр нэрάτагаал байгаад байгаа штэ гэртээ. Тэгвэл хүүхдүүд бүгд сургууль цэцэрлэг нь амарцсан. Одоо гэртээ л байгаад байгаа. Өөндөө л байгаа штэ. Бараг нөгөө өмхирлээ гэдэг шигтэй салхи агаард гарахгүй. Яагаад наарахгүй. Тий, тэгээ би ядаж сая нэг юм салхи оруулъя гэж хагасаа өдөр нөө тэрэлж явж байгаа юм тэр ихгүй. Тэгэхээр яг би нэг ажилтай ер нь тэгтэл бас яг хүүхдүүд бас ер нь яалчгүй нэг орхигдох үеуд гарна л та. Тэ? Тэгээ дээрэс нь одоо өнгөрсөн л хоног чи манайх ч нөө манай 5 хүүхдээс гадна дээрэс нь манай нэг дүү ирчээд байгаа. 3 хүүхдтэйгээ цуг ирсэн. Тэгээ манайх бол одоо тэгэл нэг юм цэцэрлэг шиг л. Тэг ер нь баг юм цэцэрлэг шиг л байгаа те төчгнэл нөгөөдөлч өстө шууга. Гэтэ нэг бодлын гоё л доо тэр чин хүүхэд шуухсан өргөөний их эзэн билээ очроо. Их эзэн гинэ. Юу гэдэг лээ тэр чин хүүхэд шуугсан их өргөөний эзэн. Эзэн те их эзэн биш те. Их нь биш. Тийм. Эзэн гэсэн үг байхгүй. Эзэн байх тэгээ ер нь яг ямар байд юм бэ? Би бол яг жоохон олон хүүхэд болоод ирэхээр толгой өвдөөл, даралт ихсээл, нүд мүд ирээлжлээл, ор морлоо нилээн дөхөөл явчихдаг шүү дээ. Би тэгэл одоо манайх ч н одоо чи яг нэг 3 хүүхэд мөхтэй л. Би манайх ч одоо тэр баг 10 юм болж штэ баг. Тэр чинь дахиад нэг оюутан дөөм өнөр байгаа тэл хүмүүс нэг л. Би зүгээр яаж байгаа гэхээр гараад нэг машиндаа нэг үе сууж байгаа. Гачаад ирээгээд доошоо буугаад тэгээд нэг машин дотор нэг юм бодоол ажиллаа бодоол тэгэл одоо аргалаад явахаас өөр аргагүй шүү дээ урагшаа. Тийм штэ. Би ч 3-аас илүү гарчих юм бол жоохон толгой өвдөх гэдэг талын хүн шүү дээ. Тэгэхээр жоохон хэцүү л гэсэн үг. Танаа гэрт очих юм бол би баг толгой цухуулгачаал гараа явах. Одоо яг тэрэн дээр олон хүүхд дунд ч гэсэн ер нь ингээд нэг би түрүүнд хэлсэн шүү дээ. Хатуу дүрм журам өөртөө ингээд яатсан энэ аяга эндэл байх хэрэгтэй ч юм уу те. Гэхмэсэл нэг өөрийгөө хөдөлсөн айгүй олон юмнууд үүдэн штэ. Ер нь дэгд орцсон нөө. Хүн яг тэр дотроо ингээд айгүй хатуу зүрх сэтгэлээр ингээд дүрм тогтооцсон тэр нь зөрчигдөх үед хүн ер нь уурладаг юм бэл. Амар ингээд уурлан дэлбэрнэ те. Хүн ер нь хизээ уурладаг юм байх гэхээр өөрийнх нь эрх зөрчигдөх үед л уурлаад байгаа штэ. Тэгэн штэ. Тэгээ өөр ямар үед болтгоо. Тий. Тэгэхээр нөгөө нэг амар тийм дүрм одоо жишээ нь төлөвлөж исэн юм бүтгэ болчвол хүн уурладаг те. Яг бодож исэн юм бүтгэ болчвол уурладаг ч юм уу. Тэгэхээр нөгөө нэг юм уян хатан зан чанарт бас ингээд айгүй ингээд суралцж байгаа гэх юм уу. Одоо шиг юм бол тэр аяга тэн дээр байх хэрэгтэй гэх юм бол хүүхдүүд тийшээ аваад тавьчихсан байвал за яавал гэж те. Аваад тавьчихсан л байна үстэй. Гээд нөгөө өөрийнхөө нөгөө уур бухимдлын асуудлуудыг ер нь бас ингээд амар шийдэж байгаа. Би ч амар ер нь огцсон мууртай хүн шүү дээ. Хоёлаа ер нь айгу тийм холбогдоод байгаа юм шиг ч юм санагдахгүй нөө. Холбогдоод байгаа юм шиг санагдана. Холбогдоо. Хардаа ингэсэн. Үгүй би сая яриад шал өөр юм шиг заяа. Тат өдөр хоёлаа цаан бодлоготой суучсан байхгүй юу? За. Би одоо хар бодлоготой байгаа шүү дээ. Өө тийм биш дээ. Сони тий. Тайлаа ичих уу? Чи эсвэл намайг дуурайгаад хар бодоол göмсөд тэгээд нөгөө нэг намайг дуурайгаад шил мэл зүгээд байна уу? Яа. Энд чинь харааны шээс байхгүй юу? Тийм баха тий. Хараа очроогийн халахлаарэ? Харааных биш бус хүмүүс намайг харааг оруулдаг тий. Тийм шил. Энэ шилээ авчих юм бол хинт нөлөөлнө гэлээ? Бусдад нөлөөлнө. Бусдад тэр надад ерөөсөө нөлөө байхгүй. Өөртөө ямар ч нөлөөгүй шил зүүждэг дээ. Тэгтээ хамгийн гол нь дэргээ тайлахгүй шүү дээ. Тайлахгүй ингээ зүгээс сурцсан байхгүй. Тэгтээ яг энэ нэг бусдад надад ямар нөлөөтэй байдаг гэхээр энэ бас
компьютерийн хамгаалттай байхгүй чи компьютер гар утсан ширч чинь дэлгэц нарны бас дэлгэцийн хамааралтай. Тийм чи гадаа хамааралтай. дэлгэцийн хамааралтай хүнээс хамгаална гэж байгаа шүү дээ. Арай. За энэ мэдчлэн өчигдөр болсон онцгой зөвлөдүүдийг бид хоёроос ингээ ярьлаа. Амжаад бас өнөөдрийн болон дуусгаас өмнө холбогдож орж ирээ та бүхэн өчигдөр болсон онцгой зөвлөдөөсөө хуваалцах боломжтой. Ер нь бол амралтын цаг агаар эхэлсэн байгаа учраас хүүтэн гэлтгүү дулаан газруудыг нь зориод хөдөө орон нутаг руу чиглээд явцсан хүмүүс маш их байгаа юм байлээ. Тэгэхэд хөдөө орон нутгаас бидэнтэй холбогдоод манай нөгөө загтал ирлээ болон загтал илгээж байгаа хүмүүс бас байгаа шүү. Загтлууд ирж гинэ ер нь. Загтлууд ирж байгаа. Загтал ирлээ болон маань пүрэв гарагт танд хүрдэг байгаа. Энийг бас хэлжээ те. Загтал ирлээ болон маань пүрэв гарагт хүрдэг. Тэгээ пүрэв гарагт хүрж байгаа загтал ирлээ болонд та хин нэгэнд зориулсан чин сэтгэлийн хөвгтэй загтлаас бидэнд илгээх боломжтой шүү. Гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйжийн мессенжер хэсэгт нь бас илгээгээрэй. За ятам сүрэн таягийн комментиг манай очроо уншгоо. За тэгээ өчигдөр уянга Маркоз гэнэ. Маркоз те. Найзынхаа хайранд умбсан өдөр байлаа. Өөрийгөө хайрлах завгүй гүйж яваад одоо ам ээрч муураад жоохон ядраад байсан чинь маш гоё зүйлд оруулж хамаг ядаргаагаа тайлсан өдөр байлаа. Найздаа маш их баярлаа гэсэн байна. Найзаагаа меншн хийгээд уянга Маркус найзыг найзаагаа меншн хийж хагаад өчигдөр баярлуулсан баярлаа гэдгийг ядам сүрэн тоя маань бичсэн байна. Өчигдөр баярлуулсанд бид хоёр ч гэсэндээ баярлж байна. Харин тийм ээ тий. Тий, найзуудаас нэг заримдаа гинт орж ирэх чинь тэр мөчүүд бас агай гоё яадаг. Би ер нь найзуудтайгаа яг ингээд ойр ойрхон уулзахгүй бас их удаж байгаа аахгүй юу? Ажлын шаардлагаар за нөгөө нэг гэртээ байгаа хүүхдүүдтэйгээ ингээд байх цаг хугацааны шаардлагаар ч гэдэг юм уу ер нь ойр ойрхон уулзах чадахгүй байгаа. Өнгөрсөн жил би яг хүүхдүүдээ яг нөхөртөө үлдээж агаад нэг найзынхаа төрсөн өдрөөр нь 12 цаг өнгөрөхөөс нь өмнө 12 цаг болонгууд нь ингэж орсон ийм тохиолдол байгаа. 5 сарын 24-ний өдөр манай найзын төрсөн өдөр бас Эрдэнэтэд гэрнэдэг байхгүй юу? Тэгээ эндээс нэг найзтайгаа хамтдаа шууд машинтай өдөр нь дахиж очиод оройн нь 12 цаг өнгөрөөгөө таалгын тогшоод орж исэн. Тэгээ тэр мөчийг бол манай найз ерөөсөө мартдаггүй юм шиг байгаа. Хаа байсан Эрдэнэт рүү 400 гаруй километр рүү 400 гаруй километр бичтэй дахиад орчиж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ тэр нь болохоор хамгийн гол нь яг ямар мэдрэмжтэй яг найз дээр очсон бэ гэхээр манай найз яг өнгөрсөн жил аав ээж хоёроо маш ойрхон алдсан байхгүй юу? Маш ойрхон алдсан. Тэгээд яг ингээд аав ээж хоёр нь байхгүй хүүхдүүдтэйгээ яг ингээд хэцүү байхад нь очих ёстой юм шиг мэдрэмж төрөөд тэгээд тухайн өдөр очиж исэн. Маргааш нь юу гэж ярьж исэн бэ гэхээр өчигдрийг хизээж мартахгүй гэж ярьж исэн байхгүй юу? Тэгэхээр хүнд өчигдөр нь ямар чухал гэж чухал хүнд өчигдөр болсон зүйл нь хэцүү байсан ч гэсэндээ маш чухал байдаг байхгүй юу? Яг үнэ. Яагаад гэвэл тэр мэдрэмжийг хизээж мартахгүй. Хүн жаргалтай үеэсээ илүү хэцүү байсан дурсамжуудыг хамгийн их сандаг гинэ бас. Яагаад гэхээр тэр дурсамжаасаа маш олон зүйлийг олж авч чадсан учраас. Яг үнэ. Жаргалтай дурсамжаасаа илүү хэцүү байгаа сэтгэл нь ингээд хэцүү мэдрэмж төрүүлдэг тэр дурсамжинда хүн илүү хорогдоод идэг гинэ. Яагаад гэхээр тэр дурсамж нь жинхэнэ байдаг учраас. Жаргалтай дурсамж нь заримдаа химэл байдаг гинэ. Тий, хөөс шиг те. Тий. Тухайн үедээ ингээл байсан ирсэн хүмүүс нь ч гэсэндээ жаргалтай дурсамжин дээр ирсэн хүмүүс нь ч гэсэндээ бас заримдаа хуурамч байдаг гинэ. Харин хэцүү зовлонтой байхад нь ирсэн хүмүүсийн тэр мэдрэмж нь ч гэсэндээ чин сэтгэлээсээ байдаг учраас тэр дурсамжийг хизээч мартдаггүй. Харин тий, яг одоо наад дурсамж чинь гол нь өчигдрөөсөө ингээд суралцаад байгаа штэ. Өчигдөр гэж ярьж байгаа гэдэг чинь бид нар өнөөдөр болцоод байна. Өчигдрийн бид нар өнөөдөр давтаж ярьж, давтаж бодож, давтаж тархиндаа бясалгаад байгаа байхгүй. Тэгэхээр нэг юмыг 2 удаа ингээд 2 3 удаа ингээд давтах нь өөрөө тархинд өөрөө үлдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр өчигдрийн одоо жишээ нь миний өчигдрийн тэр хайр бүгдийг дийлдэг гэдэг агуулгыг те яг ингээд өнөөдөр дахиад ингээд би ярьж байна. Тухайн өдрөө бас ингээд харчаад өдрөөс өнөөдөр дахиад давтаж харж яах гэдэг чинь өөрөө тархинд нөгөө нэг давталтын юм нэг юугаарэ дадлуулж яана л гэсэн үг байхгүй. Сайн сууж өгж байна. Суур болж өгж гинэ л гэсэн үг байхгүй. Өчигдрийн магадгүй зовлонтой хэцүү зүйл тохиолдсон ч гэсэн тэндээсээ сургамжийг бид нар дахиж тархиндаа кодолж байгаа байхгүй. Тэ? Одоо жаргалтай өнөө зовлонтой өнөө ер нь аль-алнаас нь гоё ингээд суралцаал явчихл байгаа юм л да. Тэгээ би яг ч юм өчтөржөнгөө л яг тэр агуулга бол ботсон. Хайр бүгдийг дийлдэг юм биш үү? Өөрийнхөө дүрм журыг нураачлаа штэ, тэ? Бас айдас байхгүй болоод ирж байгаа байхгүй.
Тэ? За хүүхэд минь ингэчгүүдээ тэгчгүүдээ дугуйтай явж хагаад инээ дээрээ болчих үдэ гэдэг зүйл байхгүй. Хүүхдэд хайрлах хайр өөрөө тэр айцыг бас ингээ хөөн зайлуулчих байгаа байхгүй. Яг зөв. За өглөө бүр амьдралын сайхныг харж байгаа да. Эрүүл байгаа да. Бага бүх зүйлдээ талархаж байна. Өчигдөр минь баярлалаа гэж даваа сүрэн баяр маань мэдсэн байна. Баярлаа. За яг тийм ээ гэсэн бол бүх өдөр өчигдөрөө гэсэн байна. Өнөөдөр ч гэсэндээ маргааш өчигдөр штэ. Харин тий. Тий. За нэг санал хэлье. Өглөө болгон энэ нэвтрүүлэгт оролцож байгаа бүх найзуудаа нэг удаа нүрээ харан уулзах зохион байгуулж болох уу гэсэн байна. За энийг бол бид хоёр мэдгүй ээ. Бид хоёроос хэлсэн асуудал байна. Харин тий. Энэ мэдчлэн гайхамшигтай өглөө бүртээ талархаж, гайхамшигтай өчигдөр бүртээ талархаж, илүү гайхамшигтай өнөөдрийн төлөө, өчигдрөөс илүү сайхан өнөөдрийн төлөө, өнөөдрөөс илүү сайхан маргаашийн төлөө хэдүүлээ өдөр бүр чармааж байна, чардааж байна. 5 өдрийн нэвтрүүлгээ тэгж дуусгачихсан шүү дээ. Тэсэж үлдсэн хүмүүстээ баярлалаа гэд. Тэгэд энэ олон даваа нухчаа бүх зүйл ингээд тэсэж үлдээд нуруутай байгаа та бүхэндээ баярлалаа. Цаашдаа ч гэсэндээ тэсэж үлдэн шүү гэж хэлчихсэн. Тэ бас ингээд хүн өөрийгөө кодлчдаг юм шиг. Одоо шинэ бид нар даваа гараг болон баярлалаа өчтөрнө ингээд болон яваад байна штэ. За мэдээж тэрэн дээр даваа гарагт би өчтөрийнхөө тухай юм ярих хэвээр гэд угаасаа нэг даалгавар яваад байна штэ. Тэгэнгүүт яалчгүй яг нэг амралтын өдөр нэг юм хяноор нэхоорлаг өнгөргöd байгаа байхгүй тий. Хүүхдтэйгээ ярихтаа хүртэл би сая ямар аятайх үг хэлчихвэ. Харин тий. Одоо аав нь хүүдээ хайртай шүү гэж хэлсний гараас энийг би маргааш баярлалаа хөчтөрмөнд ярих болдё. Тэрийг интро явахгүй гэдэг тий. Энэ мэтчлэн яг чухал гэж бодох юм бол тэр чухал зүйлдээ цаг гаргаад эхэлд юм байлээ. Хүн өөрт нь чухал гэж бодсон зүйлдээ цаг гаргадаг. Тэрнээс биш яаж ийж байгаа тэр хүн одоо хүнд ч гэсэндээ ялгаагүй байхгүй юу? Өөрт нь чухал гэж бодсон хүндээ яаж ийж байгаа завгүйсэн ч гэсэндээ зав гаргадаг л байхгүй юу? Тийм учраас өөрийнх нь амьдралд чухал гэж бодож байгаа зүйлдээ заавал цаг гаргаж агаарай. Заавал зориулалт гаргаж агаарай. Тухайн зүйлийг заавал дахиад нэг зогсоод бодож байгаарай л гэж хэлмээр байна. Харин тий. Тэгээ мэдээж одоо баярлаа би түрүүнд хэлсэн бас баярлаа өчтөрмөрт гэдэг нь буландаа зориулж би ингээд нэг амьдраад байгаа юм биш. Ер нь яг ингээ амьдрал яг энэ булангаар дамжуулаад бид нар болон хөтлөгч нар болон манай сонсогчдод нэг бас нэг юм гоё дадал бий болоод байгаа байхгүй. Юу вэ гэхээр за ингээ явж байгаад өнгөрсөн зөвхөн хагас бүтэн санд биш байхгүй. Өнгөрсөн 7 хоногт ингээ явж байгаад сайн муу юу ч тохиолдсон. Ингээ тэрийгэ тохиолдонгууд энэ яг баярлалаа өчтөрмөр сайнаар эргүүлж ярих боломжтой зүйл тохиолдлоо ч юм уу те. Одоо шинэ би тарихаа ингэж кодлцсон байдаг одоо жижиг зүйл тохиолдонгууд энэс илүү том зүйл тохиолдох боломжтой байсан уу гэж би дандаа цаад боломжуудыг хардаг. Хэцүү зүйлээ хүртэл. Шинэ би нэг машин шүргцэн гэдэг байгаа шүү дээ те. Ингээ машин ингээд гарах гэж байхдаа аваачаад ингээ жоохон сах гэдэг нэг зураас гаргацсан байхгүй. Тэгээ тэнцээ уурлахаар ахгүй хайрын шинэ машин тэр машиных нь одоо юу юм уу гэл. Гэтэл би шууд тэр үед тарих яг тэгж дасгалцсан байлаа. Эннээс илүү аваар гарах боломжтой байсан уу би те. Боломжтой байсан. Энэ тэгвэл намайг одоо нэхуур болгоомжтой даруй яваараа гэдэг дохио сануулга юм байна гэд. Яг ингээд ойлгож байгаа байхгүй бас те. За тэгээд өчтөр болсон онцгой зүйлүүдэд та дахин нэг дурсаарай. Магадгүй холбогдож ярьж чадахгүй, комент бичиж амжаагүй ч гэсэндээ дор бүрнээ радиогоо сонсож ярилцж байгаад машин дотроо ч юм уу ганцаараа ярьдаг хүмүүсээс айгүй хэд юм лээ. Үгүй наа чи яг тийм биш штэ гэл ингээд яриа сууждаг хүмүүс. Ямар ч байсан нэг битэртээ уцаар яриаггүй, комент бичихгүй байгаа мөртлөө бид нартай бас ярилцсан явсан эрхэм эфирийн сонсогч нартай баярлаа. За алтан чимэг сүхэ маань тийм шүү чухал хүн чухал зүйлдээ цаг гаргадаг гэсэн байна. Таны өөртөө гаргаж байгаа хайртай хүмүүстэй гаргаж байгаа цаг мөч бүрчин хамгийн чухал нь байх болно. Тэгээ байх гэж бодож байна. Тийм учраас чухал зүйлээ бүү алдаарай. Баярлалаа өчигдөр минь гэдэгтээ бас ингээ хойшлуулахгүйгээр тухайн мөчтнөөс баярлаж талархснаа илэрхийлж агаарай гэж хэлье. Ингээд өнөөдөр баярлалаа өчигдөр минь булангийн маань өнөөдрийн дугаар энд хүрээж жаргаж байна. Харин яг одоо зүрхэн даалгаагаа явуулахад бэлэн болсон байна. Монгол Улсын өнцөг булан бүрээс дэлхийн өнцөг булан бүрээс гэр бүлийн радио Улаанбаатарын өглөөгөө сонсож байгаа сонсогчид маань яг одоо байгаа газраас зүрхэн илгээх цаг болсон байна. Зүрхэн даалгаанд нэгдснээр даваагаас баасан гаргийн 7:15-аас 8:45 минутын хооронд Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэгтэй хамт байсанд баярлалаа гэд бидний зүгээс бэлдэж байгаа. Энэ удаад олвол
номыг та бүхэндээ бэлэг болгон дээжлээ өгөх гэж байгаа шүү. Тийм учраас яг одоо зүрхээ дараад зүрхэн давлгаандаа нэгдээрээ. Зүрхэн давлгаанд нэгдэж яг одоо өөрийнх нь боломжит эрхийг ашиглаарай. За тэгээ мөн бас хаанаас зүрхээ явуулж байгаа бас. Яс ингэнэ жоохон чангаарай. Хаанаас зүрхээ явуулж байгаа бас хэлээ яваарай. Оо тийм. Хаанаас зүрхээ явуулж байгаараа хэлээ явчаарай гэж шүү. Би дараад байна. Өмсчээ. Ижилхэн болох гэсэн чи дараад байна. Тэр нь гадаа бас хүүтэн байна те. Гадаа хүүтэн байна, дотор хүүтэн байна. Миний сэтгэл халуун байна да. Харин тийм. Би нөө очроотой банк инферт гарсараа байгаад янзын бас нэг жижигхэн юмнууд хэлгээд идэг болсон байлээ шүү дээ. Ямар сайндаа манай өдрийн эфирийнхэн манд гисэн шүү дээ. Йоо чи одоо энэ эрк очроо хоёртай хамт байсараа байгаа тэнийг болчихлаа гэж те. Ер нь яг хуу хамгийн ухаантай хүмүүс л хошигндаг юм да. За сонгоорхон дүүргийн 6 дугаар хорооноос зүрхэн давалгаанд нэгдсэнээ битсэн байна. За дархнаас зүрхэн давалгаанд нэгдэж байгаа бол бит хоёр сансрын клонкийн замын хойтол гэр бүлийн радио 104.5-ийн 1-р студиэс зүрхэн давалгаанд та бүхэнтэйгээ хамтдаа нэгдэж байгаа илээ. Ингээд хамтдаа дараагийн болон руугаа шилжихэд бэлэн болсон байна. Дараагийн болон маань маш сонирхолтой, хөгжилтэй, хөгжөөнтэй болон таныг хүлээж байна. Анхаар мотор болон руугаа хамтдаа шилжицгээе. Ингээд өчигдрийн бүхэндээ талархаад Өнөөдрийг илүү сайхан болгоцгоё. баярлалаа өчигдөр минь. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг гэр бүлийн радио. За манай ингээд цоо шинхэн болон анхаар мотор булан мань эхлэхэд бэлэн болсон байна. Яг одоо гэр бүлийн радио 104.5 84.5 долгион дээр бидэнтэй хамт байгаа эрхэм сонсогч та бүхэн минь өнөөдрийн анхаар мотор булан дээр бас оролцохыг хүсвэл дүрстэйгээр ер нь бол одоо оролцох боломжтой юм болон байгаа. Тийм учраас та бүхэн Facebook тэ гэр бүлийн радиог хэрэглээр бичээд шууд бидний царайг шууд үзэж болно. Тэгээ шууд 9986 1045 дугаар руу залгаад одоо ингээд хамтдаа оролцоод хөгжилдөж болно гэсэн үг. Дөрсгүүгээр ингээд сонсох юм бол бас их сонирм. Сонир мэдрэмжтэй нэг ямар кинонд яаж дуу оруулаад байгаа. Дөрсгүүгээр сонссон ч гэсэндээ машин барьж байгаа хүмүүс мань дөрсдөө үзэх боломжгүй хүмүүс байгаа шүү дээ тий. Зогсныхан дараа заавал хайж орж байгаад үзэх байх гэж бодож байна. Яг нь машин дотроос тийм болсон шүү. Урдаа нөгөө нэг юм утасны тавиртай хүмүүс бас үзээд явж л идэг л да. Гэтэ бас тэр бас анхаарал сонор сэрэмжинд аюултай. Алдагдуулна л та тий. За өнөөдрийн юг гоё дөрмийн танилцуулчих за би. За тэгье. Өнөөдөр бол модератороор манай очроо ажиллаж байгаа. За хэдүүлээ очроод удирдлагыг шилжүүлье. Амжилт хүсээд алга дашаач. Төгсгөлтөнд ташнаа. Тийм үү. Оо дашч чинь манай сонсогч баярлалаа. За одоо ингэж байгаа юм. За өнөөдөр мэдээж би нэг киноны хэсэг сонгоно. Сонгоцсон байгаа. За тэгээд тэрэн дээр болохоор яг л тэр тухайн кинон дээр тэгээ тухайн кинон дээр байж гараа чи хэлэхгүй шүү. Энэ бол сонсогчдод бол сюрприз шүү. Би харсан да. За тэгээд тэр кинон дээр би яг тэр кинон дээр явдаг үг хэллэг бүх юм ашиглаад яг тэр киноных нь үг эхлээд би өөрөө дуу оруулах юм. За. Энийх нь дууг манай найруулагч хаасан баха те. Хаагүй. За мэдхгүй. Өөртөө хариулаа. Тэгээд дараа нь болохоор яг би ингээд яг тэн дээр явдаг текстээр нь явчихъя. Дараа нь болохоор ингээд би өөрөө дахиад өөр сэдв дээр явж бас үзүүлэхээ заяа. За тэгэнгүүтээ дараа нь заяад бас сонсогчтой гоё өөр сэдвүүд загвараа эхлээд би хоёр удаа үзүүлчихэж штэ. Нэг нь яг өөрийнхөөр нь нөгөөх нь араа өөр сэдвүүдээр явж үзүүлнэ. Тэгвэл дараа нь штэ те сонсогч ямар нэгэн сэдв өгөөд чамаар явуулж болох уу? Болно штэ. Гэхдээ өөрөөр чинь бусдаар ер нь өнөөдрийн модератор учраас би өөрөө явах уугүйгаа өөрөө шийднэ. Ямар амар модератор би. За явцгаая. За өнөөдөр болоо би киногоо эхлээд зарлчихъя. Кино ямар кино вэ? Тэг кино нь болохоор манайх нэг гарын 5 хуруу гэх кино мэдэн тийм үү? За гарын 5 хуруу. За манай Шагдаргай нөгөө должинтайгаа одоо нэг ингээд ярилцаад мод хаглаа сууж байгаа яг тийм нэг хэсэг. За тийм нэг хэсэг байдаг юм аа. За тэрэн дээр яг байгаагаар нь би дуу оруулах юм. Эмэгтэй хүн бол эмэгтэй хүнийх нь хоолоогоор заа.
За дараа нь тэгээ хоёулаа нэг ярилцж хагаад нэг солбож явж үзнэ. За тэгээд манайхан бэлэн ихтэй яг өөрийнхөө нь явуулъя. Яг өөрийн киноных нь хэллэгээр нь явах юм уу? За. Чи тээжилсэн юм уу? Чийжилсэн юм уу? Гэхдээ ерөнхийдөө баг энэ дээр зарим нь бичээ, зарим нь чийжлэл ер нь энийг мэдгүй өнгөж хэм байна. За ойлголоо. За ингээ хамтдаа гарын За цаан хуруу. Должингийн хэсгээс эхэлнэ гэсэн үг. За. Бид яах вэ? Болно. Би хорлог зэмлэхгүй. Нөхөр нь асуурсан ганц би эмэгтэй хүн. Хантай болъё гэж бодлохгүй яах вэ? Харин ардаа 5 хүүхэдтэй байж чиний ингэж явахыг чинь би чигшнэ. Должин минь. Чи ухаантай хүн. Намайг ойлгооч. Би чамд одоо хань болохоо өнгөрсөн. Харин ч зовлон болно. Урд нь би чам хараа сэтгэл минь хөөрч, нар минь гарах шиг болдог байсан. Одоо бол уур хурч, бухимддаг болж. Мач. Энэ хэдэн хүүхэд ч гэсэн сэтгэлийн амар байсхаа болж. Ингэж ирнэ. Хоёр биендээ зовлон болж амьдрах хэрэг байна уу та? Бата. Түүнэр чи яасыг удаж байна? Чи бид нарыг өөрийгөө хайрласангүй гэчгээд ингэж ярихын оронд биднийг хайрлах тухай бодож болсонгүй юу? Шагдар минь би чамтай ярих юм үнэндээ алга. Чи явна гэснээр л явж үз. Эртхэн шиг явж үз. Харин би энүүгээр тэнүүгээр хөөцөлдөж гүйхгүй. Би чамайг ухаантай хүн юм бодох болов л гэж ярьсан юм. Должин минь. Надад одоо бодох чадлалах. Юу ч болсон бай хамаагүй. Би хорлоотой л сууна. Би ингэ шийдсэн. Гүцээ. Ингээд ер нь дуусж байгаа. Яг бодит нөгөө нэг киноны текстүүд нь яг ингэж л явж байгаа байхгүй. Гэтэ сая яг инээдмийн кино шиг санагдлаа. Юу гэсэн юм бэ чинь гонхтой хэсэг сцен байгаа сте. Тэгтээ дундуур чи энийг л хэлсэн шүү дээ. Гүй яах вэ? Одоо энэ киног дахиж явуулаад ингэх юм. За би болонгод одоо энэ дээр ямар сэдв өгж байгаа вэ гэхээр тэгтээ чамд бас би юм сэдв өгч байсан импресацаар явж шүү. За би болохоор одоо нөгөө нэг энэ хоёр Должин Шагдар хоёр яачаад байгаа вэ гэхээр 100 сая төгрөгийн тухай үед зөө. За 500 сая төгрөг ч юм уу те. За тэр бом төгрөг зөө. За тэр бом төгрөгийн ацтан болцсон баг. Суулаанд очсон. Надад юм өгöd байгаа юм уу? Чи өөрөө явах гэж. Би өөрөө явж шээ. За. Тэр бом төгрөгийн ацтан болцсон байгаа зөө. За. За ацтан болцсон, суглаа болцсон зөө. За энэ дээр одоо тэр бом төгрөг гинт одоо ядуу зүгээр юм гэр ороод амьдарч ийсэн аа. Гинт нэг юм өчнөө тэр бом төгрөгийн юм ацтан мөнгөтэй болчихсон. Тэрийг яах вэ ийхүү гэж ярилцж байгаа юм сцен зэ. За энэ тал дээр сүхэнд нь дуу оруулчихъя би ёнг гэдэг. За ингэ сүхэнд дуу оруулах хүн бол гараад ирсэн шүү. За Нойко бол орой мэндэ гэж орж ирж байгаа жишээ нь байна. Тэгээ энэ хардаа ер нь кино дуу оруулагч нарын мэрэгжил амар хэцүү. Харин тийм ээ. Ер нь бол зарим булангаараа бид зарим мэрэгжлийн хэцүү зүйлүүдийг нас харуулж байгаа. Хүн болгон чаддаггүй шүү гэдэг зүйлийг бас илэрхийлээд байгаа шүү дээ, тий. Бид нар ч гэсэн чадахгүй шүү гэдэг, тий. Кинод чи бол оруулчих واخа. Кинод оруулагч дээр бол хүмүүс айгүй амархан гэж боддог байхгүй. За ингээд баг ингээд гэтээ үгүй амар хэцүү шүү дээ. Жон чи наанасаа үсрээч гэлтэй. Тэгээ ер нь бол мэрэгжил бүхэн хэцүү. Харин тухайн мэрэгжлэр ажиллаж байгаа хүмүүс зүгээр амархан харагдуулаад байдагт нь гол утга учир нь байд юм а гэдгийг манай өчрөө харуулж байна. За одоо би болохоор та бүхэн дахиад нэг хэлье. Одоо тэр бом төгрөгийн азтан болцсон Должин. Одоо Шагдар хоёр. Тэр бом төгрөг. Араа өөр сэдв рүү шууд оруулчихж байгаа гэсэн үг шүү тий. За энэний эссэн яаж явахыг бүгдээр хамтдаа харцгаая. Тэр бом төгрөгийн азтан болчихсон. Би дуу оруулна. За нөгөө хоёр ч. Явлаа. Долж эхэлж байна.
Яна тэр бум төрөгний язтан болсон гэдгээ хүүхдүүдтэй хэлэх хэрэг байна уу та? Бид хоёр ч яг хүүхдүүд нь энэ их мөнгөтэй болсныг мэдээд баярлах ч гэсэн хитрхи мөнгөнд умбаад бардам ихэрхүү, дэгэрлэхүү тийм ухаа зантай болчихгүй юу? Би ингэж л санаа зовчин да. Чи юу бодож байна шагдраа? Чи мөнгөтэй болсондоо ер нь баярлж л байгаа хэлэхтэй. Дөлжин минь. Чи ухаантай хүн. Гэхдээ яг ийм нөхцөлд арай л дэнтнэ. Бид тэр их мөнгийг хүүхдүүдтэй хэлэхгүй яаж нууж чадах вүлээд? Хүүхдүүд нь мэдчихэн шүү дээ. Би л нууж чадахгүй. Чиг сони юм санаа зовх юм. Араалаш. Хашир загнаад байгаа юм шүү. Ингэж нууж болохгүй. Бата. Аав чир ямар нууц юм яриад байна? Цаагур чинь хитрхи их баян амьдралаас болоод хүнээ байгаад байгаа хүүхдүүд зөндөө л байна. Их хүний сэтгэлээ санаа зовж хэлж байна. Гэхдээ би ийм их мөнгөтэй болсондоо баярлаад л нулимс гараад байна л да. Гэт амьдрал өөрчлөгдөөд өөр орчинд амьдрна гэж бодохоор л шагдар минь чи өөр л мэд. Гол нь хүүхдүүд минь хитрхи баян цатгалан амьдраад бардам болох хэл гэж би санаа зовж байна. Дөлжин минь. Надад одоо наадхны чинь талаар бодох сөхөө алга. Хүүхдүүдтэй хэлдгээрээ хэлнэ. Би том машин аавна. Юу ч болог. Гүцээ. Яа, зүгээр би өөр сэдвт оруулж үтсэн юм а. Гэтэ нэг сонирхолгүй л шиг байна. Яа, за энэ чинь гоё. За яг би зүгээр яг өөрийнх нь текстээр нэг оруулах гэж үзлээ. Яг бол гоё буухгүй байна. За өөр бас нэг азтан болсон гэж тийш үнэн. Эндээс нэг зүйл харагдчихэв нөө. Юу? Кино гэдэг чинь өөрөө айшумн бэжиж тэр кино ам орж байгаа ч. Харин тий айшумын тавьж болохгүй те. Айшумн байхгүй учраас энэ кино айгу амгүй юм шиг болчихж байгаа байхгүй. Харин тийм ээ те. Тий. Тэгэхээр ямар нэгэн бүтээл дээр одоо нэг хамтын бүтээл байж иж цаашаа жинхэнэ цогцсон гарч. Чи тэгвэл нөгөө нэг би аян хийх байсан. Гөө одоо миний хэлдэг би аян энэ. Одоо наа чи аян бол ингэж явж байгаа байхгүй зэ. Ингээл аян цаана нэг юм дрон гэдэг амны хөмийн нэг юу дуурдаг штэ нэг аялгууд. Тийм аялгуу ингээ явна. Тэгэл мод төс хаглаал те. Хамгийн сүүлд сүхэн гээл те явж байгаа. Тэрийг би явах юм уу? Тий ойлж мөлж байгаа. Үгүй штэ би тэрийг нь явна штэ. Одоо ч ам сэдв өгөх байхгүй юу? Одоо надад сэдв өгөх юм уу? За энд туяагчин коммент орж ирж байна. За. Должин. Чи явж үз. Чамд хилээгүй байсан юм би тэр бум төрөгний азтан болсныг мэдээгүй л эзтэй. Шагдар. Би чи юу гэж чамаасаа явах вэ гэ дуустдаг гинэ. Юу гэсэн үг яа? Одоо нэг явж үз гэдэг штэ. Тий. Минь намайг одоо мөнгө хожсныг мэдээгүй л эзтэй чи гэтээ чи одоо яв гэсэн чи нөгөө юу гэж би чамаасаа голдохов дэ гинэ. Мөнгөтэй болсныг мэдчихэнгүү дээ. Мэдрэмжтэй байгаа ч. За одоо ингэ. Гого. Гүцээ гэд нөр хүүхдүүдэд хэлэх гээд явж байгаа штэ над шагдар чинь. Тэр наад үрчи бийсэн ийм агуулгаар ирсэн байхгүй. Тэр бум төрөгтэй болцсон. Уу яг туяагч дахиад нэг өөр санаа өөр санаа гарч ирж байгаа. За манайхан гоё 9860 1045 дугаар орж саяных дээр бас дуу оруулал бас боломжтой шүү л гэж хэлье та. За анхаар мотор буланд маань яг ямар үйл явдал өрнөд байгааг очроо дахиад нэг сайхан тайлбарлаад өгөөч. За манайхан ингэж байгаа нэг сэтгэл тоногсон бүр танигдсан нэг киноны нэг богинохон сцен хэсэгтэй тэр хэсгийг аваад мэдээж яг тухайн бодит байдлаар нь бид нэр өөрсдөө текстээр нь дуу оруулах юм. За дуу оруулж үзэж байгаа. За хоёрдугаар толонгууд дараа нь өөр сэдв өгөөд шал энэ киноны утгыг алдагдуулаад те. Жишээ нь одоо энэ гарын 5.1 хэсгийг болохоор
бисээ нэг тэрбум доллар тэрбум төгрөг азтан болцсон те. Тэрийг хүүхдүүддээ хэлж чадахгүй хоорондоо ингээд жоохон маргаад ингээ уйлж мөйлж байгаа иймэрхүү сэдв болгоод өөрчилчихэж байгаа байхгүй. За нэг иймэрхүү л юм яваад байгаа юм да тий. За одоо зүгээр ингэж үзээд хөө. Саяны тэгэхээр манай сонсогчид болонгууд бас манай шууд 99.6 1045 дугаар руу залгаж орж ирээд бас энэ кинонд шууд дуу оруулах боломжтой шүү тий. За одоо заяатай нэг сэдв үг идэх үү? Юу юм бэ? Хэрвээ аян байх юм бол ая шуманд байх юм бол мэдрэмжээ аваад юугээр уцаар дуу оруулахад арай л амар юм байна. Харин тийм ээ тий. Тийм байна. Найруулагч маань ая шумтанд тавих боломжтой байгаа болов гэдэг дээр бит хоёрт нэг шипи өгөөрэй. За. Яг энэ ч тэгээд хоолоо нь яваад байна шүү дээ. Өөрчлөхөөр. Яг давтаагаа шүү дээ. Дээр нь давтаж л юм. Дээр нь давтаж явал гоё явах тий. За яан гинэ. Яан гэж юу гэж. За тэгээ. Сулхан дууг нь олсон сулхаа өгч. За дуулгын одоо чи ингэхээ. Одоо гарын таврын энэ яг хэсгийг олонгоо чи ингээрэ. Энэ хоёр одоо 5 хүүхэдтэй болсон шүү дээ. За. Алдар тхий одонгийн найраа хийх гээд байна зэ. Тэгсэн чи мөнгө олдохгүй байгаад байна зэ. Өө ямар хэцүү юм бэ? За тэгэнгүүтээ алдар тхий одонгийн найраа нэг юу яатсан. Товлцсон зэ. Урилгаа тараацсан. Тэгсэн чинь хүнээс авах мөнгө нь орж ирээгүй зэ. За нэг иймэрхүү утаа авгалахтай юм ярина гэсэн. Юу би тэгээ хоёуланг нь явах юм уу? Тийш та хоёуланг л явна шүү дээ. Яа юу вэ? Би хоёуланг нь явах юм уу? За хоёулаа зүгээр цуг яваад үзье зэ. За хоёулаа би дөлжин зэ. Гэхдээ би эргэтэйг нь шүү дээ мэдээ. Шагдар. За. За эхлээд дөлжингоос эхлэв шүү дээ. За. Яана би нөгөөдгийг баримж авахгүй. Алдар тхий одонго авах гээд найр хийх гээд тэгээд мөнгө нь орж ирэхгүй байгаа тий. Тий одоо чамаас эхлэн гэсэн үг. Чи одоо гомдлж момдлол эхлэнэ гэсэн. За юуцсан жоохон шуумтай нь яваад үзье тий. Шуум байна уу? Баггүй. За одоо яриад эхэлсэн шүү. Шагдар чи мессежээ үзв үү? Хаан банкнаас мессеж ирж гин үү? Голомтоос чи юу болж гинэ? Нөө төрийн банк чи яаж гин? Чи нэг тэрийг нэг очиод үзчихмээр байна. Тэгэхгүй бол одоо юугүй боллоо. Цайчгүй, царайчгүй, эргэн тойрны баахан хүн ирлээ. Юу ч яахгүй болох нь. За дөлжин минь. Надад ямар ч мессеж ирээгүй. Би тэрийг харах ч зөвхөөгүй. Мод хаглаа сууж байгааг харахгүй байна уу? Миний хоёр гар завгүй байна. Чи өөрөө хармаар байгаа бол миний карманы ухаад өөрөө хараач тээ. За энэ бүзэж байгаа. Ой энэ дуунаас жоох яваад байна тий. Яг ам дээр нь таарахгүй болохоор тэгээд байгаа байхгүй. Бас ам дээр нь гадаад кинон дээр үзэх юм бол илүү зүгээр ах. Шүү киног нь гаргаад тоо. Тий. Ам ингэж уралдаж яриад ингээд амных нь хайрцгийг нь барьж ярих гэдэг нь шүү дээ. Монгол кино болохоор ч нөгөө монгол хэлтэйгээ хоорондоо зодтолтоод байгаа зү. Харин тийм нэг хоорондоо зодтолтоод байна тий. За тэгэхээр энийг ингээ дахиад бүр шуумгуугаар хойлоо эхлэе тэхөө. Тэгвэл саяных бол одоо сэдвээ дахиад араа өөрөөр өгж үцхүү. За одоо ингэ чи ингэ штэ чи эхлээд мессеж ирсэн банк яатсан нэг алдар тхий одонгын найр төлөвчөөд идэг мэдэг гэж явна штэ ер нь. Одоо тэдний хүмүүсийг одоо яах ийхий гэ тэ. Чи зогсон шүү заяа. За дахиад нэг тэгээ явж үзкөө. За айгүй явах юм уу тийм үү? За одоо жоохон хөгжилтэй маркер яваа. Айгүй яваа. За ядамсрын тэгээ би уг нь залгал ална л та даанч залгахтлаа 80 жил болох байх та гинэ. Юусгүй шууд залгаад ороод ир та. Энэ хүн маань залахгүй гэдэг байгаа байхгүй юу? Яагаад? Мэдхгүй. Залгах чинь бол та хоёр дуугар муугар янз янзаар дуугар гэдэг юм гэдэг шүү дээ. Та нэг юу гэж дуугарах вэ? Та зүгээр уцаа бэр зогсож байгаа л тасч. За манай оюуны агч минь солбогдож шиг байна. Байна уу? Байна уу? Өглөө нэмийн дүргий. За энэ мотор хөдөл төрхөн зурныг хэсгэд ороодох гэдэг. За тэг. За. Та яг должингийн хэсэгт орох уу? Харин тийм. За. Та өөр уцаар өөр уцаар давхараа үзэх боломжтой байгаа юу? Боломж байхгүй. Яг одоо яг аа. Зүгээр гүйлгээд тарчин. За баримжаагаар л явах гэж байна уу? Тий, баримжаагаар явах гэж За. байна. Ямар сэдвэр явах вэ? Яг л өөрсдийнхоор нь явах уу? Би саяны яг заяагаар болдог. Одонгийн найран дээрээс гинэ. За би танд эхлээрэ гэдэг дохио өгнө шүү. За дүрсээ оруулж ирчаад. За би болонгууд нөгөө шагдар дээр явчих. Та болохоор должин дээр яваарай. Тэгээд одоо дүрс нь бэлэн болохоор би танд та эхлээрэ гэж хэлнэ. За. Та должингийн дүрээр гэсэн үг. За, та эхлээрэ. За, шагдар минь. 5 өр төрүүлж өгсөн би одонгийн найр хийх гээд байдаг. Энэ хатан модод юу бодож байна? Надад мөнгө байхгүй чи мэдсээр байтал. Яагаад л хүн амтан өрсөй. Тэр хүн хатан ээж аав өдөр ах トゥ утай хідээж. Одон гэдэг чинь төрөөс өгсөн төмөн бүм билэг шүү дээ. Энийг чи ойлгохгүй өөрөөсөө хэн ойлгох ёстой? За должин минь. Чи ухаантай хүн.
болдог бол тэгээд манай хадмууд руу өөрөө мессеж хүчээд бүгдийг хөөгөө явуулаач. За шагдрын их хүний сэтгэл 5 сайхан өрийг минь бод. Эхийг алдарт отон гэдэг чинь сайхан одон шүү дээ. Найр хийдэг л отно. Чи должин минь ухаантай хүн. Ойлаад байгаа нь мэддэхгүй, инээгээд байгаа нь мэддэхгүй. Ямар сонин ярьдаг юм бэ? Ямар ч гэсэн би болохгүй. Сэтгэл. Энэ бол миний баярлсан сэтгэл. Улс орн минь намайг Монголын олон бол тухай гэж одоо өгч яхад чим найрын минь хийж өгч чадахгүй байна гэж юу? За ямар ч тэрсэн би болгоно. Энэ аав ээж За юу яриа. за ер нь бол ингээ болчлаа ер нь бол тий. Аав ээж хоёр нь тий. Та чи бүр айгүй юуны авьяастай юм биш үү өнөгч. Та чи бүр салгацсан уу өнөгч? Шууд салгачлаа шүү дээ. Ойнэгч хичээ салгацсан. Дуу харууллаа боллоо. Ойнэгч өөрөө инээдний хүрээд ах шиг байна тий. Том сайхан хүрээд төрүүллээ. Энэ бол Монгол улсынхаа хүсэлтийн төлөө юу гэсэн бэ ойнэгч? Нэлээ хөгжилтэй явчлаа шүү тий. Тэгтээ яг хөө зүгээр эндээс бид нар нэг юм харж байна. Ер нь кинонд дуу оруулахад нэг тийм амархан зүйл гэж бодоод байдаг. Гэтэл энэ хил амын тааруулж тий оруулна гэдэг бол хамгийн хэцүү. Хэцүү. Ёстой хэцүү. За ер нь очроогийн хувьд хамгийн сүүлд гарын 5 хуруу киног хэзээ үзсэн бэ? Би нэг жоохон багтаал үзсэн. Тэрнээс хойш бол үзээгүй. Тэрнээс хойш бол үзээгүй. Анх үзэхэд ер нь гэхдээ хэдэн удаа давтаж үзсэн? Том болоод үзсэн үү? Яг байнга л зурагтаар гарч л байдаг шүү дээ юм байна тий. Гэтэ яг бүтэн сууж яг хэдэн удааг нь мэдэхгүй. Ер нь хүүхэд байхдаа л ер нь их гардаг байсан болохоор их үздэг. Тэгээ одоо сүүлийн үед нэг актер үзэхэ болчиход байгаа. Би ч өөрөө 5 хүүхэдтэй болчиход байна шүү дээ тийм ээ. Би өөрөө амьдрал дээр гарын 5 хуруу байна гэх гээд байгаа. За тэгэхээр яг зөвөр энэ гарын 5 хуруу кинон дээр бүгдээрээ бас ярилцаж болно шүү дээ тий. Одоо яг нэг зарим хүмүүс ингээ хоёр хуваагдаад байдаг байхгүй. Нэг талд нь олонгууд шагдрын зөв гэ тий. Нөгөө талд нь олонгууд должингийн зөв гэ тий. Тэгэхээр ер нь чиний хувьд ер нь аль нь зөв бэ? Одоо ямар хэцүү юм бэ? Би одоо хоёр хуваагдж байгаа юм дээр чинь бас хоёр хуваагдсан юм ярих гэдэг шүү дээ. Тэ гэхдээ яаж ч утсан би эмэгтэйгийн талд орноо. Яаж ч байсан гэсэн эмэгтэйгийн талд орно шүү. Ер нь явж. За тэгээд гарын 5 хуруу кино ч юм бол 1983 онд дэлгэцнээ гарсан. Тэгээд 1983 онд дэлгэцнээ гарсан гэдэг чинь одоо хэдэн настай гэсэн үг юм бэ? 43 настай гэсэн үг юм биш үү? Тийм үү? Зөв үү? Хэн? Гарын 5 хуруу чинь 44 настай болчихж байгаа гэсэн үг байхгүй юу? 44 настай киног бид сая хэсгээс нь хаарлаа. Тэгээ бас мэдээж нөгөө нэг хөгжилтэй маягаар өөр сэдв өгж байгаад оруулж үзлээ. Тэгээ гарын 5 хуруу киног би бага ахта үзэхэд бол нэг ойлгодгүй байсан л да. Том болоод үзэнгүүт бас арай өөрөөр мэдрэж байгаа. Мэдрэмж нь гэхдээ нэг арай өөрөөр зүйлүүд ингээд цаанаас нь орж ирж байгаа юм л да. Одоо жишээ сая альныхын тал вэ гэдэгтээ ижилхэн шагдрын талаас ч гэсэндээ бодож үзэж байгаа. Гэхдээ явж надад юу гэж бодогдсон бэ гэхлээр хүмүүс хэлээрээ шагдрыгаас зөвтгөөд байгаа нь юу байсан бэ гэхээр нөгөө должин тэр эрэгтэйг тэгтлэн зовоож исэн учраас аргаа бараад ингээ явчлаа гэж ярьж байгаа юм л да. Гэхдээ бас тэр айл чин жаргалгүй биш жаргалтай байсан байхгүй юу? Жаргалтай байж ийсэн гинт өөр хүн харангуудаа ингээд өнгө нь хуурчиж байгаа байхгүй юу? Өөр өнгө харангуудаа сэтгэл нь хуурчиж байгаа байхгүй юу? Тэгээ энэ мэдрэмжээс юу гэж харагдсан бэ гэхээр зарим нөхцөлд ирчүүдийн бас л нөгөө нэг байдаг хандлагыг харуулж байгаа. Тэр нь юу вэ гэхээр гэр бүл болоогүй байхдаа сайхан бүсгүй байхад нь бол ингээд сайхан бүсгүй гоё бүсгүй гэл ингээд явж байгаа штэ. Мэдээж хүүхэд гаргана, нэг хүүхэд гарна, хоёр хүүхэд гарна, гурван хүүхэд гаргана. За ингээд 4 5 хүүхэд гаргаад ирэхийн цагт тэр хүн чинь бас биеийн хэлбэр нь алдагдана, нас нь явна, зүс нь ингээд бас гундан те. Тэгээд тэр үед нь хажууд нь байгаа тордоод өнгө оруулаад явах нөхөр гэдэг чинь бас нэг өөр ахгүй. Гэтэл яг ингээд стрессэнд оруулаад, дарамтанд оруулаад ийм болгож болгосноо илүү сайхан залуухан эмэгтэй хараад явж гинэ гэдэг бол бас эрэгтэй хүний байж боломгүй ноён нуруугүй асуудлын тарагдж байгаа учраас би бол должингийн талд орно. Ер нь бол яг монголчууд хоёр хуваагдал долж шагдрын зөв мөв гэл ер нь бол ярьдаг. Гэхдээ одоо нэг жоохон юм даяаршаад жоохон үзэл байдал жоохон баруун янз янзын юмнууд орж ирээд байгаа болохоор тэгээд би бол шууд шагдрыг бол буруутгах нь. Би бол должингийн талд орно гэсэн. Гэхдээ яг должингийн талд орж байгаа юм биш. Ер нь шагдрын алхам өөрөө буруу байсаа л гэж би хэлэх гээд байгаа. Яг чамтай адилхан санал нэг байгаа байхгүй. Одоо шин должин болгоод бас юм айгүй ухаалаг үгнөө сайн юун дээр сцен дээр хэлж штэ. Шин ингээд чи ингээд өөрийг чинь хайрласангүй гэж яриад ах юм.
Гэтэл бид нарыг хүүхдүүдэд хайрлах тухай бодож болох үзээгүй гэж тухай яриад байгаа байхгүй тий бас. За сонсогчтойгоо холбогдъё. Байна уу өглөөний минь? Хай өглөөний минь. Өглөөний Орой минь сайхан амарсан уу? Нилээ сайхан амарсан байх нилээ орой босч ирлээ. Харин нөгөө өчтөр шүтөвтэй унтаж идэг өглөө 5 гэж унтсан чинь. Оо Чичээ тэгээ сандраа зүгээр яана дуусчлаа. саяхан унтсан байж тээ тий манай Нойко. Ань тэгээ Сая унтаад тий. За буцаад унтсан дээр юм байна гэх. Одоо ядарчлаа дөө. Гэхдээ юу вэ болоогүй штэ. Тийм ээ, Одоо болоогүй. шууд ажилдаа явах юм чи. За яхаа нохико шууд дуу оруулах юм уу? Эсвэл мэдрэмжээсээ хуваалцах гэж байна уу? Зүгээр мэдрэмжээс хуваалцъя. Оюунагчийг одоо давж чадахгүй штэ. Цензур тогтооцсон тий. За яг уу. Оюунагч Босоо тавьчлаа штэ. Тэ. Бүр ямарлаг хувирж мөрөөд уйлаад бүр яг хоолойн хүртэл яасан лаг царайтай зогцдгийг. Харин би зориуд оюунагчийг инээлэх гээд чи одоо уйлаад байгаа нь мэддэхгүй инээгээд байгаа нь мэддэхгүй гэж. Бүр инээд нүрээ. За тэгэхээр манай Нойко болонгоо дуу оруулаад яах юм? Зүгээр юу ячи? Нойко энд ингэсэн байгаа байхгүй юу? 50% гэж боддгоо гэж комент хийсэн байгаа За тэрнийхээ үжил бодлыг. Тэгээд үгүй яг нөгөө яг ингээд зүгээр хувь хүн адилхан эмэгтэй хүн болохоор гэдэг талаасаа ч юм уу харахаар шагдрыг бүр тэр нэг машиныхаа толинд харж хат бүр зэвүү өрдөг байсан байхгүй юу. Огчнаа чамаас болж байгаа юм гэж бодогдол. Гэхдээ яг одоо ингээд амьдрал дээрээ гэдэг юм уу яг эрэгтэй эмэгтэй гэхгүйгээр харах юм бол уг нь нэг талаасаа үгүй ер нь араар тавилтж байна уу те эрэгтэй эмэгтэй хүмүүсийн салтыг бол би 50-50% л гэж боддог. Тэг яагаад вэ гэхээр эмэгтэй хүнчтэр эрэгтэй хүнчтэр аль аль талаасаа нийлж ийж бид одоо бигээс бид болж ийж тэр чинь нөгөө гэр бүл бол эртэлтэй тэгэхээр нөгөө олон хүүхэдтэй болгоцмаа тавих нөхөртэй анхаарах одоо юу гэдгийг эхнэр нөхрийн одоо рол нь байхгүй болчтой юм шиг санагдаад байдаг. Ихэнхдээ нөгөө аав ээж гэсэн талаасаа явсараа байгаа. Тэгэхээр нөгөө ихэндээ магадгүй нөгөө эхнэрүүд чинь нэлээд сайн халамжтай байжгаад тэгээ олон хүүхэдтэй болоод ирэхээр халамж нь нэлээд буураад ирэхээр эртэн одоо хүн л юм болохоор ялтчгүй халамж буураад өөр юм руу одоо хүн гэдэг нь юу гэж байгаа гэхээр амтэн штэ ер нь бол бид нар тийм учраас араат нэлэг шинж чанараараа жоохон өөр юм сонирхдаг юм болоо да гэж боддгийг штэ. Тэгтээ яг олон улс дээр бол тэгдэрчтэй сайн эрэгтэй хүнийг ямар сайн өрхтөг хүнийг харахын тулд эхнэрийг нь хараа гэж. Эхнэрийгээ ихээр авч явж байгаагаар нь бас тэр хүнийг сайн эр хүн мөн үү гэдгийг нь хадгалдаг ч гэдэг юм уу те. Яг тийм янз янзын үг байдаг. Тэгтээ нөгөө талаас бол зөвхөн шагдрыг бол би бол буруутгахгүй л болж эхэлж байгаа гэдэг байхгүй. Тэгээрээ шагдарт хоёр хол яваарай. Тэгээд яг нөгөө талаас болохоор эмхтэн одоо яг нөгөө олон би ч өөрөө олон хүүхдийн нэгэн штэ тийм болохоор нөгөө бид нар ялангуяа ямар болцсон бэ гэхээр өөрийгөө хаяад сурцсан дан нөхрийнхээ төлөө ч гэх юм уу дан хүүхдийн төлөө гэд яваад сурцсан учраас анх уулзахдаа ямар байсан тэр байсан шигээ яадаг юм бэ цагаач гэсэндээ өөртөө зориулаад би өнөөдөр нэг цаг гарганаа өөртөө гэдэг ч юм ингээд анхаарлыг бас тавихгүй байх шаардлагатай л болчихж байгаа байхгүй юу. Зөвхөн шагдрын буруу гэдэлгүй тий. Эсвэл зөвхөн 5 хүүхдээр эрсэлтгэлээд илгүүгээр л явах хэрэгтэй юм байна гэж би бол одоо ойлгодог болоод байгаа. Өмнө нь болохоор бас яг одоо энэ должингийн дүрдэл орцсон явж исэн байна шүү дээ тий. Одоо чийл анхаарахгүй байна. Чийл санаад авахгүй байна. Би л баг хүүхдийг гаргачаад ах чинь чамаас болол эсвэл хүүхдээс болол би карьергүй юм гэдэг юм уу. Иймэрхүү бас боддог байсан. Гэхдээ цагаа тулгангууд өөртөө цаг гаргана гэдэг чинь надаас шалтгааллах юм байна гэдгийг ойлгож ирснээс 50-50% гэж бодоод байгаа. Тийм. Тэгэхээр гоё байх нь ч гэсэндээ заавал нөхөр нэг амар халамжтай бол ингэхтэй гол юм биш. Би өөрөө одоо плана гаргаал те өдөртөө тэдээс тэд явна би нэг өдөрт за ядахтаа 7 хоногт нэг удаа ч гэдэг юм уу. Өөртөө цаг гаргах гэдэг юм л яасан ч гарч болтгож юм байна гэдгийг анзаараад байгаа. Тийм. Тэгээ анх байсан шигээ гоё байх өрн боломжтой. Хүүхд гаргацсан юм чинь ингээл өөрийгөө хаях юм бол тэгээ өөрийгөө л хайсан хүний л нэг талаасаа л юм болоо да гэж бас мэдрээд байгаа. Тэгээд нэг хэсэгтээ би өөрийгөө ч бас
нэг хэсэгтэй жогтой ер нь хийлээд байгаа шүү дээ. 90 өнөөс өмнөх бид нар чинь дандаа бусдын төлөө байсараа байгаа сурцсан. Тэгээ эцгийн эрхт ёсоор гэдэг шиг эмэгтэй хүн бол зөвхөн ингээд нөхрийнхэн баг өвдгөнд сүгдүүлэл орж ирэхтэн цагийг аялал байж явах хэрэгтэй гэдэгтэй. Нэг тиймэрхүү тэгээд нөгөө эрэгтэй нь ч гэсэндээ бодин дээр сэрхийгээл сууж явах хэрэгтэй гэдэг ийм үзэл баримтлалын одоо гол буруунаас болоод гэдэг юм уу? Ийм болцсон юм уу? Тэгэхээр бие бинийгээ аль алигаа л хүн гэдгээр нь хүндлээд аль алиндаа цаг гаргаж өгөөд эхлэх юм бол тэгээ дээрэс нь зөвхөн аав ээж биш эхнэр нөхөр гэдэг ролыг хизээж мартахгүй олон хүүхдтэй болсон ч гэсэндээ бие биендээ анхаарлыгаа дээтэй хийдгээрээ хийгээд гэл явах юм бол санийх шиг нууц амраг гарч ирэхгүй л авах бах та. Баярлалаа Нико. Ингэж боддог. Баярлалаа. Баяртай. Баяртай. Даатга уулзъя. Өнөөдөр нар буцлаа 100 баяртай. Харин тийм ээ, нар буцчлаа. Бити дахин сануулад байныг ажил хийсэн юм шиг буцаад зүгээр. За 100-аа сайхан өвлжиж байна уу? Яа энэ шүдний аппарат хийсэн чинь нэг. Тэгээд өвдөд байгаа юм бэ штэ. Яа за тэгээ айгу бэлэр ирсэн байж маа. Зүгээр шүү. За баярлалаа. Thank you bye. За. Комментэд хүргэе. Миний хувьд должингой жоохон нээлттэй байх байсан юм аа гэсэн байна. Шагдаргой арай эртэдсэн гэсэн байна. Миний найз чинь мундаг ам барьж дуу оруулагч юм биш үү дээ гэж даваасран баяр маань найзаагаа магтж байна. Должин шагдрын мөчийг нь санжуулаад явуулах байсан гинэ. За би ирлээгээ баяр жаргал орж ирсэн байна. Амар хөхтэй зүгээр сонсоод л өнгөрдөг байсан чинь сая төсөөлөд бодсон чинь мөч санжуулагч зэрлэг өссөн байх шүү гэсэн байна. Мөч санжуулагч нь бол энэ хүн энтлийн үг өстэй ч тоо. Эцгийн үүргээ умарцсан эргүү шагдар, эхнэрийн үүргээ умарцсан арчаагүй должон гэсэн байна. Эрках байхгүй жоохон тасалчихлаа sorry гэд баяр жаргал орж ирсэн байх шүү. Гэхдээ яг би одоо энэ шагдар должон хоёр дээр бол одоо үзэл бодлоо хэлэхэд бол би үл шууд ингэж боддог байхгүй юу. Яг би ч өөрөө эрэгтэй хүн шүү дээ. Тийм шүү дээ. Өөрөө бас юм тав. Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд ер нь ингээд өөрөө ч гэсэн 5 хүүхэдтэй. Тэгээ ер нь ингээд мэдээж эмэгтэй хүн бол тэрийг бол би хүлэмжшүүлэх байхгүй. Эмэгтэй хүн одоо мэдээж анхных шигээ те одоо анхны эзэж байхгүй шүү дээ. Тэр чинь яаж ч за яг анхны шигээ байсан байгаагүй те тэрнээс үл хамааран эрэгтэй хүн тэр үнийг одоо хайрлна гэж авд суугаад те хамтдаа амьдэрсэн бол тэр үүргээ биелүүлэх л ёстой байхгүй. Зориулт золиосоо гаргах л ёстой байхгүй. Заримдаа яг би тийм ирчүүдтэй ингээд уулзахлаараа жоохон сонь санагддгийг. Эхнэр ингээд яг ингээд гоё юуг гаргахгүй нэмэгдлэлийгээ тэхгүй би тэгээд хэцүү байна өдр гэдэг. Гэхдээ тэгэл би өөрөө нэг хайрлж ийж усалж ийж тордж ийж те тэр хүн чинь өөрөө нэг би болно штэ. Анхал амлал ингээл явцсан чинь хүүхд мөхт гаргаал олон жил ингээл яг би бас тэгж боддог байхгүй. Охинтойгоо их айгүйх ингээд юмыг дандаа холбож боддог гэдэг чинь эмэгтэй штийг бодохдоо. Гэхдээ миний охин бас ирээдүйтэй нэг нөхөртэй болоод тэгээд ингээл анхны хшаа биш болоод те олон хүүхд гаргаал ингээл бас нэг ингээл шал өөр болоод ингээ явал нөхөр нь бас ингээл голоод ивэл яах вэ? Тэгэхээр нөхөр нь эхнэрээ голно гэдэг юм нэг тэгээ өөр эмэгтэй рүү явна гэдэг бол миний яг хувь хүний хувьд бол энэ бол байж боломгүй зүйл واخхой. Би бол шагдрын хувьд одоо ингээл заримдаа ингээл энэ тэнэнгээр хүмүүс контент мэдээд харахлаар ингээл хөө салцсан гэх те. Тэгэнгүүтээ салчаал ингээл тэгтээ хүүхдүүдтэйгээ яг ингээд хоёр талаас нь аав ээжт нь яг ингээд хамт өдөрж байгаа юм шиг мэдрэмж төрүүлж хамтдаа байгаа маягаа гэл те. Сонь шууд ил задгаа ингээд янз янзын олонний танил хүмүүс тэгэл те. Тэгэл ярилцж мэрэлцэл надад ерөөсөө тэдгээр зүйлүүд таалагддаггүй. Энэ өөрөө эсрэгээр Монгол залуучуудад болохгүй бол эмэгтэй таалагдахгүй л эрэгтэй таалах болчих болдгийг гэд хэдий хүүхдтэй ч гэсэн болчих болдгийг хүүхдээ нөгөө хоёр талаасаа тэгээд халамжлаа явчих болдгийг гэдэг нэг юм муухай хандлагыг нийгэмд ингээд түгээгээд байгаа байхгүй. Тэр нь бүр илүү их болцсон юм шиг бас санагдаад байгаа сүүл. Тэг бүр их болцсон. Одоо тэг таарахгүй л эхнэр чинь таарахгүй. Одоо нийгэмдэр юм хөө хандлага зөндөө. Эхнэр чинь болохгүй л чи тэгэл салаал өөр үдээ суугаал хүүхдүүдэд тижигэл яваач. Гэдэг нэг юм хандлага. Гэтэл яг үгүй би өөрөө нөгөө нэг юм аав ээж ингээд салсан амьдралыг өөрөө багтаа үтсэн учраас яаж ч хоёр талаас яаж ч та нар хүүхдийн дотор орж үзээгүй байхгүй. Яаж ч хоёр талаас ингээд аав шиг ээж шиг хандсан ч гэсэн яг үнэнгээ хэлэхэд сэтгэл айгүй хэцүү байдаг хөөхгүй хүүхд бол. Би өөр энийг биеэрээ мэдэрсэн хүний хувьд. Яг үнэнгээ хэлэхэд те аав намайг аавын ч хүү гэдэг, ээж намайг ээжийн ч хүү гэдэг гэл эмарал голд нь л ер нь бол явна гэсэн.
Зүгээр нэг өнгөцгийн юм нэг буруу хандлага ер нь бол би энэний эсрэг шууд хатуу цогс. Ер нь бол энэ салалт гэдэг зүйл чинь бас л ямар ч нөхцлөөр байсан бэ хохирогч нь бол хүүхдүүд л байдаг. Аав ээж нь бол тус тусын мөрөөхөөгөө залуу байгаа юм чи өөр хүнтэй уулзна гэж бодож л байгаа. Гэтэ хүүхэд бол маш их хохирдог. Би нэг саяхны нэг жишээ бүр ингээд толгой дотор ингээд бодогдоо л байгаа байхгүй юу? Манай нэг найз манай нэг хоёр найз ингээд салахгүй юу? Нэг манай 10 жилийн сайн найзээс нөгөөх нь болохоор манай оюутны анги хөхтэйсэн байхгүй. Тэгээ хоорондоо суусан. Тэгээ салсан саяхан албан ёсоор шүүх мөхөөр ороод салсан юм байлээ. Тэгээ шүүхээр ороод салаад 4 сард ахгүй энэ 4 сард шүүхээр ороод салсныхан дараа хүүхэд нь ярьсан гинэ аав руугаа. За хүүхэд нь одоо 5 дахь анги төгсөж байгаа. За яг хөө хоёр салтгал юм байгааз. Гэхдээ өнөөдөр хүүхдийн хонхны хайр гэдгийг мэдчихэж байгаа юу гэж асуугаад галт хийлгсэн гэсэн. Тэр хооронд юу вэ гэхээр аав ээжүүд өөрсдөө л учрах гээд шүү дээ. Хүүхдэд тавих хараа хяналт яг үнийг хэлэхэд салсан цагаас хойш 100% байсан тэр анхаарал нь бол шууд 50% багасдаг байхгүй юу? Ягаад гэвэл 50% нь ээж дааж байгаа 50% нь аав дааж байгаа гэж боддог учраас. Үүн дээр хүүхэд л хохирдог. Хүүхдэд өгөх хайр нь төдий чинээ багасчдаг байхгүй юу? Яг уу ганц нэг уулзахтаа хайрлаад байна гэж хэлээл мөнтэй хуц тоглоом авч өгөөл гой гой газраа зугаалуулаад байдаг юм агааз. Гэтэ тэр чин зөвхөн нэг өдрийн л асуудал байхгүй юу? Нэг өдөр хамаг хайраа өгснөөрөө тэрийг хайрлаад байна гэсэн үгийг хацаалж бас болохгүй байхгүй юу? Тийм учраас анхнаасаа сонголтоо хийгээд нэг гэр бүл болоод би чамтай суун чи надтай суун насан туршдаа чамайг хайрлана гэсэн болвол зовлон тулуулд ярилцаж асуудлаа шийдэхгүйгээр за нийлэхгүй болохгүй байгаа юм чинь салъя гэдэг сонголтыг эцсийн мөчтөө хийгээд ах юм бол энэ амьдрал хизээ бүхэл болох юм бэ? Хизээ ингээд эвдээ найртай цаашаа явах юм бэ? Энэ тал дээр ч гэсэндээ би айгүй их хэсэг байр суурьтай байдаг. Яага ярилцдаг юм бэ залуучууд? Ярилцаж салцаан гэдэг. Чи яга надруугаар хэлээд байгаа юм бэ? Яагаад очоо? Гэхдээ яг энэ дээр ингэж байгаа маа би бас ойлгоно. Яг хов хүний одоо чи ер нь явж яагаад ийм кино авчирсан? Одоо манай Nokia болонгууд ингэж хэлсэн авчирсан киноноос уг нь бол золиож биш одоо ингэж золиож биш те тухайн хүний өөрийн сонголт учраас аль талдаа хэн нэгэнд одоо ялрахгүй байх нь зөв байх. Тийм ээ энэ бол маш зөв. Тэгэхээр нөгөө би нөгөө яаж байгаа байхгүй хов хүнийхээ нөгөө үзэл бодлыг би үл ийм байр суурьтай байдгаа гэдэг яг би одоо ихнэрээ яаж ч анхных шиг биш байсан түүнийг үргэлжлүүлээд хайрласаар байх болно гэдэг ийм одоо байр суурь ийм золиосыг гаргаж юу гэдгийг мэдэхгүй тийм юу явнаа л гэсэн утгатай. Тэгэхээр яг би заримдаа ингээд сарж нээсэн хүмүүсийг шууд яг буруутгахгүй л те бас хэцүү таарч нийрэхгүй одоо бас айгүй хэцүү сэтгэлийн дарамттай юм зөндөө л шалтгаан зөндөө байгаа. Шууд ингээд бас яах вэ гэж бодож байгаа. Тэгтээ яг би нөгөө нэг яаж ер нь ингээд яг ингээд эвлэгдсэн таарсан хүмүүс гэж бас байхгүй штэ. Шал өөр хоёр ондоо газар өссөн торинсон хүмүүс хоорондоо нийлэг гэр бүл болоод нэг хэрт болоод амьдраа явж байгаа. Тэгэхээр энэ ингээд таараж цаашаа нэг явах одоо нэг хид хидэн бас нэг юм онцгой зүйлүүд байдаг аахгүй аргууд. Одоо жишээ нь мэдээж эхнэр битэрч гэсэн анх ингээл маргана тийм ээ. Зөндөөл юмнууд болно битэрч таарж хэлэхгүй зөндөөл юм болно. Тэгээ үргэлжлүүлээд ингээд өнөөдрийг хүртэл үргэлжлүүлээд явж байгаа энэ сэтгэл санаа бүр ингээд өөрчлөлт улам бэлэг бие хайрлаа ингээд урагшаа явж байгаа гол шалтгаан юу гэдэг юм бэ? Голдоо нэг үзэл бодолтой, нэг зоригтой, тэгээд нэг итгэл үнэмшилтэй байх нь өөрөө ямар ч ер нь саад гарахгүй байх гэж байхгүй шүү дээ асуудал. Асуудал бүрийг хамтдаа даван гарах ер нь бол гол зүйл нь бол. Сая киноны нэг хэсгээс санаанд орчлоо. Ер нь бол нөгөө нэг ад жаргалтайгаар эхэлдэг штэ. Тэгээд нэг төд удалгүй ингээд бас ингээд явчихдаг штэ. Толчин ч өвчтэй байсан штэ. Ямар өвчтэй? Өвчтэй яжгаад өнгөрдөг үстэй. Өнгөрчдөг юм уу? Өнгөрчтэй штэ. Балаараад байгаа ч тий. Тийм билүү. За. Тий. Тэгээд тэнгүүд би энэ өвдөж байгаа хүн аюу муухайштай болчдөг байхгүй юу? Тэгээ хамгийн ойр байгаа хүндээ хамаг муухайшаа гаргадаг. Магадгүй түүнийг нь тэсээг юм болов. Нэр бас ингээд талын бодлоод орж ирдэлж байна. Одоо яг ингээд нарийн бодоод үзэхээр. За. Хүн зэдв юм магнаа сайхна харин тийм ээ ийм кино. Уг нь киноны дуу оруулахаар уг нь цугларсан боловч хэдүүлээ ямар ч сан гэр бүлийн тухай болоод улгаад ороо явчлаа тийм ээ. За төвчээргүй болсон юм шиг одоо бол тэгэл салсан гэр бүлийн хувьд хүүхэд нь 100% сэтгэл зүйн гэмтэлтэй болж өсдөгөө. Аав нь ээлжилж харж байсан ч гэсэн тэр хүүхэд сэтгэл зүйн гэмтэлтэй. Яг генийн өөрчлөлт шиг бид эрлийн зүйд өсгөж үр хүүхдүүдийн амьдралыг өвгөө хийсэн л гэсэн үг салалт хийснээрэ гэж байна. Зөв. Наач айгуу. Бигээс бид рүү шилжиж байж л гэр бүл болтгоо гэсэн бол должингоос буруу хайхгүй
хайхгүй, шагдар буруутай, шагдраас буруу хайхгүй, должин буруутай. Эцсийн бүлэгт энэ хоёр хүн өөрөөсөө буруу хайж ярилцгал дутсан гэж байна. Зөв. Яг манай туяагч нь болонго бас ингээ базаад нийлүүлж штэ. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байгаа гэхээр аль альний буруутахаас илүүтэйгээр бас одоо ирээдүйд Хосууд маань ярилцдаг байхасаа. одоо ирээдүйд байгаа маш олон гэр бүлүүд салдж байгаа штэ. Тэр бүр ингээ шууд ингээ яллахаас илүүтэйгээр яг би өөрийнхөө нэг аргыг хэлж өгөөд нь штэ. Яг нөгөө нэг битэр чинь ингээ хоёр талаас тусдаа хоёр хүн байж байгаа. Нэг бие болчихж байгаа байхгүй. Нэг бие. Яг нэг бие шиг одоо жишээ нь бүр ийм нэг асуудал гардаг ш танаа харж байгаа нэг эхнэр нөхөр өөр намч үйж байгаа шиг. Бай. Тэгээ хоорондоо өөр намын сурчлагаанд явдаг те. Тэгвэл хоорондоо за эн чинь өөрөө асар том буруу юм багхгүй. Хашааны эхнэр нөхөр хоёр туг үлгүй. нэг үзэл бодолтой байх хэвээр. Нэг бие болцсон штэ. Нэг оюун санаа, нэг үзэл бодол те. Одоо нэг сэтгэл сүнс юу байдгийг. Тэгээ нэг итгэл үнэмшил, нэг зориг. Яг эн чинь өөрөө ямар ч гэр бүлд асуудал сорилтууд ирэхгүй байх гэж байхгүй. Салах шалтгаанууд бүх гэр бүлүүдэд ирнэ. Тэрийг даван гарч байгаа ганц гол юм чинь ердөө хамтдаа нэг зориг, нэг үзэл бодол, нэг итгэл үнэмшилтэй байх нь л өөрөө хамгийн чухал гэдэг юм байна. За ингээ ярьцдаг хосууд байцгаая. Өнөөдөр ийм анхаар мотор булан маань энд хүрээд өндөрлөж байна. Радиогийн 1-р студид очроо заяа найруулагч Мизу ажиллаа. Бас дэлхийн өнцөг болон бүрээс Монгол Улсын өнцөг болон бүрээс бидэндээ хамтдаа байж ууралж, инээж, шаналж заримдаа бүр ингээд игдүүн хөрж исэн бол бүгдэнд нь маш их баярлалаа. Тун удахгүй 9 цаг 5 минутаас том өрөө цэнгийн нэвтрүүлэг танд хүрэх учраас та долгионо бүүс солиорой. Том өрөөнд битэр хоорондоо мэтгэлцэх болно. Ингээд хамтдаа урайгаа хэлье. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио